Номинес. Cinder. Номинес. Cindersa. Номи. Номиндер. Сэги. Номи. Cinder. Бидний Notes podcast. Саллгүй байд юм би юу вэ 6 сар. Чи дотор салтай яваад байгаа юу? Амар салхитай байлаа шүү дээ. Ингээд амар салхитай бүр ингээд өвдөгний нүдээр хатгуулаад гэж. За. За юу айцгаан. Бидний ноц хэлж гин. Тэгээд 298 дахь дугаар. Yes. Я. Ё. Энэ дугаарыг Токи болон Sky Media. Оддын гээ. Оддын гээгээ та нар үзэж байна уу? Юу болж вэ? Манай 10 жилийнхний хөөрхөн хайр дурлалын үерхэл нөхөрлөл тий харилцааны тухай гоё юмнууд гарч байгаа ах тий тэрний драма 10 жил байхад 10 жилийн драма is the biggest drama ever. Одоо бодох нэ шалтгааны болохоос штэ тухайн үеийн гормон тэг бүх юмнаас болоод тэгээд амьд болоод өнгөж 16-7 жил болж байгаа гэж боддоо. Миний карьер шиг урт настай байсан биш. Зөвхөн карьер шиг тийм амархтай байхад. Ийм ээ тэгэд хөрхөн оддын гээ та бүхний дотор болгоно Sky Media-ийн видео сан болон Go Plus-ын Go Plus-аар орж үзээрэй. Тэгээд нөгөө юу TikTok-ийн дахан болвол тэндээс нь iPhone 17 Pro Max хожих боломжтой байгаа шүү та. Хэрвээ та TikTok-тай бол би бүр TikTok-ийн дагсан байгаа. Yes, nice. Би яаж мэдэх вэ? Тэг. Нэг өдөр ирсэн чинь өөрөө iPhone 17 хийчихсэн сууж байгаа тийм. Тэгээд аюу гоё нөгөө TikTok дээр нэг киноныхын тухай гоё жижигэн юмнууд тий видео янз бүрийн арын гоё behind the scenes болдог гоё юмнууд ч юм уу тиймэрхүү юм зөндөө бардын байлаа. Тэгэхээр та бүхэн TikTok-ийн дагаад үзээрэй. Окей. Тэгээд Playtime дөхөж байна. Бараг л өнөө маргаашгүй боллоо. Ганцхан сар биднэрт үлдсэн байна. Тийм учраас Toki application руу ороод Playtime CIS дээр та өөрсдийнхөө хөтөлбөрийг, өөрсдийнхөө line-up-ыг бүрдүүлээд бэлтгэлтэй очоорой. Тийм ээ. Тиктэй авч амжаагүй бол бас авах боломжтой. За баярлаа. Йой, халууцчлаа. Яарж алхаж ирээд. Би нэг саяны 7 хоног машин барьж яваад. Тэгээд машин ч бас Улаанбаатарт хэцүү юм аа. Машинтай явах хэцүү юм, явах хэцүү юм, дугуйтай явах хэцүү юм. Одоо биднэрт нисгэл үлдлээ. Гурвангийн оролдож үзлээ. Гурвангийн рекоменд хийхгүй юм байна. Үгүй тэр нөгөө Ярамгийн нөгөө нэг юунаас нөгөө дүүжингийн зам байсан шүү дээ. Тэр нь бүр яг ингэ баригдсан билээ шүү дээ. Тэрний нэг суурь нь баригдсан л байлээ. Нэг суурь нь баригдсан ингээ утас моц барыг авцсан байсан үгүй бай. Оо тийм үү? Даа. Зараг хүн болов. Мэдгүй ямарсан ингээ баригдсан байсан яг. Оо вау гэж би яг харсан. French. Yeah. Тэр maybe why not a solution гэж би бас боцоо. Яг харсан чинь бас айгуу дэжгүй юм sturdy л харагдсан шүү дээ ингээд. Тийм нурхаар чи мийхгүй л ахaltaа бас арайч нурхаар нь бас биш юм шиг санагдсан. Тийм. Тэгэхээр why not? Тэрний тэгээ маршрут нь за Ярмагт нэг нь байгаа. Нөгөө хэд нь хаана байгаа гэлээ. Ингэ нь уулан дээр ойлоо юу лээ. Вау. За харах уу? Тэр тэгэх юм бол Ярмаг руу шууд явах хүмүүсийн машиныг л хязгаарлах гэдэг юм байна гэж ойлгоод байгаа шүү би одоо. Ярмаг бол ер нь хамгийн аимшигтай түүжирдэг. Яг ганцхан л зам одоо Мишель Экспо байна. Тэгэл говьор явах зам байна. Тэгээд талбайн төв шуудантай уулзуур is crazy. Тэр бол бас амар зогсдог тий. Тэр бас амар зогсдог. За ер нь бүх хэсэгтэр л амар зогсдог шүү дээ. За юу гэж хайхад дүүжин зам гэж хайх уу? Тийм байна. Дүүжин зам трасс. Бахаар юм гараад ирэхэд. Дүүжин замын тээвэр нийтийн тээврийн бодлогын газар. За images. За continue. Oh fuck me. Би наадхан чинь үнэхээр дургу за ингэ Safari дээр юм уу чангууд Google browser орох уу эсвэл Google дээр орох уу гингүүт Google дээр цаана тарчдаг за. Тэнгүүд ингээ ёо дандаа ингэ наад чинь бас тийм байна тийм. Би Safari-гаар орж штэ. Би харин тийм би ягаад бид нарт ингэ Google-ийг яагаад байгаа юм бол би Google хийж байгаа болохоор
Google өөрийнхөө браузераар ялгах гад тэгж гарч ирдэг байх л та. Гэтэ амар ядаргаатай. За. Энийг хараа ойлгож байна уу гэхгүй. Нийслэлийн засаг дараа тамийн энэ л юм байна л да. Энэ хаана вэ? За над ч нөө 10 дугаар хороол морооллоо. Сонсголон сонсголын юм шүү. Сонсолонгоос тэгвэл ярмаг хүртэл шууд нэвт байна уу? Эн чи ярмаг байна. Сонсголон гэдэг лөө юу вэ над чинь? Гурвалжин билүү? Гурвалжин штэ. 7 бодол гинэ. Явах чиглэл гэсэн чинь 7 бодол дарийг сансар. Баян хошуу ханы материал 3 4 эцэс гэсэн бах юм. Тэгээд тэр ярмаг дээр яаж очих юм? За мэдхгүй нэг ийм мапууд бол бидний энэ хар хорингоос ярмаг трасныг нь нөгөөдг нь Шангрила гинүү. Шангрилагаас цэцэрлэг түрээлэн. Энэ нь болоогүй юм байна уу? Энэ бол яг манай энэ зам юм биш үү? Яг энэ зам юм биш. Тийм байна. Энэ нь суур морь чигдэггүй энэ юу нь хударч байгаа ах. Энэ харин ярмагаас хар хорин нь бол хийгдчихлаа юм шиг л. Окей. Тэгээд метро байгаа. BRT байгаа. Тэгээд хурдны замаа бол бэлжих шиг байна. Би нэг багс алгуулсан байна. Тэр. Яа. Би багсаа нэг үзүүлэн болох гэх тэн дээр тавьсан байсан чинь. Хулгайд олчихлаа гэж чи бодсон доо. Yes, because it's like kind of open space гэж. Тийм. Миний хөөрхөн бодогноод. Ээжийн хөөрхөн бодогноод гэж үү. Ийм бодыг ингээд дуустал нь ботсон манай хан дээр энийг бодсон байдیں۔ Жоохон хураашаад. За тийм байна да. Тэгээд би ингэж бодсон заяа. Шинэ бизнес idea. Хин нэгэн ямар нэг юм хийхээр хайж байгаа бол. За одоо эднэрээ бүгдийг хэлнэ гэд хэлэхдээ харамсахгүй. Би өөрөө хийхгүй учраас л өөрөө хийх юмнууд хадгалсан ба. Ингүүл гоё юм шиг санагцсан. Одоо ихэнх төлбөртэй зогсоолууд нөгөө дугаар ингэж зургийг аваад гэх юм уу камерад хараад таниад оруулдаг штэ. Тэгэхээр ямар нэгэн дата үүсэж байгаа штэ тий. Тэр датануудыг цуглуулад аппликейшн заяа. Түнгүү тэр аппликейшн руугаа ороод сул зайтай паркингод харагддаг. Одоо би чинь наашаа ингэж ирж байгаад би ийм арт ориглын зогсоол хоёрыг дүүрсэн үгүй юу гэдгийг тэр аппликейшнээс харчиж болно. Нөгөө тэр нь дугаар ингээд таньж орж байгаа учраас тоолчдаг. Шангрилагийн доолт модалт ингээд тоолоод идэг штэ. Дүүрсэн байвал ингээ уулан асч масчдаг. Тэрийг нь аппликейшн руу оруулаад тэгээ Улаанбаатар хотын бүх төлбөртэй зогсоолын тоо хэмжээ гардаг. Наа чин Токи дээр баг байхгүй юу? Бүр маптай тэгж гарч ирд юм уу? Гэхдээ Токи чинь яа нөгөө нэг Токи чинь төлбөр төлдөг ямар ч байсан. Төлбөрөө зогсоолын төлбөрөө төлт юм чинь бол нь яг иймэрхүү юмыг бас нэмээд хийжүүл гоё юм байна тий. Map тэгээд зогсоол map гэж нэрлэж болно. Зогсоол руу оронгод яаж вэ? Зогсоол руу оронгод дугаараа хийгээд тэгээд өөрийнхөө зогсоолын төлбөрийг л хардаг штэ. Өөрийнхөө зогсоолын төлбөрийг хардаг. Map бол байна уу? Байна. Энэ вэ штэ. Oh my god. It's already here номи. Энийг хүмүүс ашигладаг юм уу? Энийг ашиглах мэддэггүй. Одоо за манай энэ чинь Токиогоор төлдөг мапуудыг харж болд юм байна. Already made it. Ерөөсөө шин санаа биш байсан байна л. Манай энэ зогсоол дүүрсэн гэж юм. Тийм баха. Би тэгээд за хайчих уу гэж бодож байгаад би имартаа тавьсан бохгүй юу? Имарт болохоор байдгүй юм биш үү? Токи дээр. Имарт ч өөрийнх нь бохгүй юу? Тэгэхээр энэ болохоор дүүрсэн янз бүр юм гэж гарч ирэхгүй. 1790 суул гинэ үү? Хаана? Инканто мол гинэ үү? Доошоо юм бах та. Тийм байна. Инканто өөрөх. Хөө энэ хардаа бүр ийм их зогсоол хардаа. Энэр бүгдээрээ Токиогоор төлөвлөсөн юм биш үү? Вау. Токи ч монополцсон юм биш үү? Very powerful. Гэтэ ер нь ихэнх нь дүүрсэн байгаас тийг. За би энийг л харах хэрэгтэй юм байна. Баярлалаа. За шин санаа биш байсан байна уучлаарай. Би already хаад. Харин тийм Токио угаасаа яг зогсоолын төлбөр авдаг болохоор би яг ийм байгаа ах гэж би бодож ирсэн. Талбайгаар зөндөө зогсоол шүү дээ. Тэгээ чи хараа. Одоо зүгээр ингээ хараа суудаг. Оо энд таалттай байна. Энд сайхан зогсоол байна. Энд нэгэн шиг суулна. Би энд нь орно. Эсвэл ингээ зогсоолоо ингээ эртнээс ингээ юу яачдаг бүгэлчдэг те. Тийм байвал яг бүгдийг бүгэлцтэй амар evil. Гэхдээ та ганцхан л зогсоол бүгэлнэ. За энэ спонсорт биш шүү. Энэ хэсэг. Хэсэг шүү. За
Окей, nice, тэгвэл би дараа ашиглана. За өнөөдөр бизнес айдгаа гэх. Хоёлаа юу ярих гэж байлаа? Өнөөдөр ч одоо 298 ярьж байгаа тийм. 298. За тийм 298 дээр нэг зочин орно гэж ярьсан. Тэгээд тэр зочин маань ер нь бол жоохон улаан аштай гэж их нааша цаашаа болдог. Урагшаа. Тийм бид нарыг хөндлөхгүй байна. Жоохон ингээд нэг би боллоо гэснэ. Гинтхэн. За би орлоо. Үгүй би имлэх твтчихлээ. За би маргааш имлээс гараад хий. Тэгээд аахгүй. Тэгээд бид хоёр яах вэ гэж бодож байгаа. Тийм maybe орхон болол гоё зүгээр бонус дугаар болгоод тэгээд оруулъя гэж би бодлоо. Тэгээд Тийм. Тэг хүмүүс бол аягүй сонсох байхаа. Гол нь хэр ярьдаг хүн юм болоо. Ярих байхаа. I think I can make him talk. Okay, good. Үгүй дахиад имлэг твтүүлнэ шүү. дахиад ингэж Чи дахиад имлэг твтмээр байна уу? Окей. Би яг юу асуух вэ гэхдээ одоогоор мэдэхгүй байна. What is that? Манай анир Япон явчиад ирсэн. Тэгээд he brought me a Japan Nivea. Ямар гоё. Жохон юм өнгөтэй уруулын тос юм байлээ. Тэсний ямар хүүхэн сонголоо. Амар хөөрхөн байгаа. So cute. Өнгө Өнгө нь ямар гоё. Хараа. Манайх энэ ч талтай байгаа. Миний ягаа нөөний байнга селфи авдаг тал маань гэж. Жохон юм туяатай. Very nice. Тий, амар урлан бод гэхээс илүү надад нэг иймэрхүү Тийм билээ. Уруулын будаг яг шүд мэдэнд наалдаж малтчихдаг. наад ч өстой гоё юм. Зүгээр л тинт. Мами андраа ажиллаар авсан. Тий, ажил зугаалга хослуулсан. Тэгээд Япон амар гоё байсан. Тэгээд хэдүүлээ өвлөе гэдгсэн. Do you wanna go? Yeah, sure. Together. Yeah, sure. Миний ажил дуусчихна гэж бодож гин. Тэгээд явъя. Бас өвөл заавалчгүй халуун орно лөө биш. Бас гоё өвөл болдог газар руу явбал бас гоё ах гэж бодож байна. Хэдэн сард? Мэдгүй. Шинэ жилийн дараа maybe. Шинэ жил цагаан сарын голоор байж болж гин. Эсвэл 12 сард. Тэгэл ярьж байгаа л мөнгө төгрөг нь хэр зохицуулагдах нь тий. Тэгээ цагаад болохоор тэгэл бас болчт юм л та. Яа, гоё. Явъя. Явж үзье юу? Би бол явъя л гэж бодож байна. Хүсэн баас. Хайлаа ивэнтэ гоё хийгээ мөнгөтэй болчих юм бол явъя. Тэгё. Тэр мөнгөөр Тэр мөнгөө хоёлаа сайхан тансанд хатглаа л. Тэгэл одоо дансаа хослоо штэ. Бидний нууд подкастын дансыг хаана? Тэгээ дотор нь байгаа мөнгийг нь 50-50 хуваагаад destroy that dance. Юу энэ чамаар? дараа явах тайван дөө. Нийл тийм дулаарч өгөхгүй байх тий. Яа. Дулааргүй. Би нөгөө memories гарч ирдэг штэ Instagram дээр. Нүцгэн явж исэн байлээ штэ. Айл хэдийн юбг мөвгөндөө орцсон заяо. Йоо, тэгс чи юу болоод байгаа юм бэ? Нүцгэн. Би memories-ийг ерөөсө хардгүй чи заавал memories-ийг бүр ингээ орж хардгүй. Би өдөр болгоор шаарддаг. Wow, that's very. Миний өглөөний ritual. Би 3 жилийн өмнө daily show хөтлөжсэн байна. 4 жилийн өмнө би Primavera үзэх гээд явж исэн байна. Яаж хардаг гинэ? Story лугаар. Create лугаар. Oh my god. За. Okay, 2 жилийн өмнө би Where is this? Хаашаа бэ? Бүрбэрийг нүү? Би хятадд байсан шүү дээ. Би ч яваад охинтойгоо Бээж яваад тэгээ Universal орсон шүү дээ нэрээ. Universal. Чи Universal шүү дээ. Бээжингийн Universal. Би яг 2 жилийн өмнө яг 100 охинтойгоо явчихсан байхгүй юу? За. Одоо дараагийнх нь яаж харах юм? Тэр нь дар. So millennial. За. Энэ бас яг тэр Бээжинд амар гоё дэлгүүрт явж байхдаа авсан зураг. Бас. Энэ бас гоё дэлгүүрт авсан зураг. Энэ би байна. It's for the close friends. Ийм байсан шүү дээ. Зүгэлж болтгүй манай за. Чорто. За. Create тэг ажилтна. Чааваса. За. 1 year ago Оюка Боягийн подкастыг сонссон юм байна. Рубигийн подкастт орсон.
Oh my god. Exactly. Michael Scott Blind Date явсан энийг шеэрлжсэн байна. За ийм цаг агаартай байсан байхгүй жилийн өмнө. Look at. Яа, би энэ өмдийн готлоо өмссөн байна. What the fuck? Яг жилийн өмнө яг энэ апдейттэйгээ шахуу явж байна. Цамцсан өөр. Гү би цамцаа өчтөр өмссөн бараг за энэ 7 хоногт өмссөн. Гэхдээ сайн л биш дээ. Very eco. Fucking need new clothes and shoes. Яа. Тэгээд хоёр зэр дээрэл гэдэг нь юу гэсэн утгатай вэ гэхээр алхаж байгаа юм уу? Бусад бүхэн скутер мопедтэй би хоёр зэр дээрэл явж байна гэж шеэрлжсэн. Жилийн өмнөөс өөр юу ч өөрчлөгдөөгүй. Скутер эсвэл мопед унаас сурчвал гоё цаг хэмнэг гээд байх юм. Чиний opinion ерөөсөө өөрчлөгдөөгүй байна. Энэ манай охин гоё Hogwarts-ыг харсан байна. Тэс. Энэ амар муу хамттай байсан. Root beer. Би одоо амтын ерөөс санахгүй байна. Airbnb ч нэ шүү дээ. Би яг 4 жилийн өмнө Airbnb-г анх нээсэн юм байна. Вау. Их засварыг контент хийсэн. Congrats. Тийм. Тийм байна. Орхон намайг амар их меншнсэн юм шүү дээ. Амар гоё ойлгосон шүү би энэ Airbnb-ийн нэрээ. Чингүн энийг нэр амар ширлсэн юм байна. За тэгээд хүмүүс бинийгаа фоллоу хийсэн хүмүүс гарч ирд юм бэлээ. Дээр нь даралтаач ямар сайн. You're so old. Yeah, I know. Энд ч нөгөө тэд юу юм хэлээ. Тийш дээ интерьерийн юутай юу лээ. За одоо намайг сонсъё. За жилийн өмнө Сүнико Америк явах гээд бид нар бай парти хийж байна. Куша, Дүшиг, Төөгийн цаана байна. Тэгээ би нүцгэн байгаа. Сүнико тэгээд Монголд байгаа мó? Одоо ирсэн буцаад. За тэгээд цаа чи тэр удаа амьдрах гэж явсан уу? I don't know. Би тэр талаар санахгүй байна. Амьдрах гэж яваад би бай парти хийх гэж би ойлгосон шүү дээ. Визний асуудалтай байгаад идэм шиг үлээ. Энэ нөгөө бид нар говийн хав архитектураараа говийн үйлдвэрийн дэлгүүрийн дэрэгдэх дэлгүүрийн интерьерийг хийсэн байсан 2 жилийн өмнө. Нэг дуу ширэлж өгсөн байна. But would you rather be underpaid or overrated гинэ. Moral victory is for minor league coaches. Kanye West-ийн нэг дуу ширэлсэн байна. 3 жилийн өмнө би анаграмд байсан байна. Анаграмын kitchen байна. Сонслоо явж исэн подкаст явж исэн байна. 3 жилийн өмнө би Daily Show-г Баскатай хамт хөтэлдэг байсан байна. Нөгөө гих хүнийгээ ордог дугаарыг сайн харсан ш 6 сарын 1-ээр Баскагийн хөлт нарт тэр өөр аяа хөөрхөс. Тэгээд 4 жилийн өмнө би Спанд байсан байна. Барселонд. Primavera үзгээд ийм царай зүстэй. 2 жилийн өмнө биш юм уу? 4 жилийн өмнө. It's crazy. Disney ruined my son гинэ. Next time give me my fucking brownie гинэ. За, ийм л юм бонод болчтой. 3 жилийн өмнө Тришна бид хоёр бибиний дагсан байна. Wow. Who's Trishna? За тоосон. Nice. Тэ ийм л банда найзуудаа. Энэ дотор миний лаптоп багтах болов гэл. За хоёлаа тэгвэл нөмөр гоё захиа уншия да. Тэгээ өнөөдөр энэ бол сүүлийн цагтлын дугаар. Ивент дээр бид нэг дахин цагтл уншина. Тэгэл ивент дээр унших цагтлуудаа бас авч байгаа. Тэрний линк нь байгаа юу? Чиний линкийг YouTube аплод хийхдээ. YouTube аплод хийхдээ яг доор нь линк оруулаад тэгээд оруулт. Тийм. Тэрнийг баг create хийлүү тийм форм уу? Хийсэн шүү дээ. Хийсэн. Тийм, окей. За, секс бэлгийн амьдрал лөө. Биш, гэр бүлийн асуудлууд. Ай, хүн сэдвүүд. Яа, ямар хүн сэдв вэ? Бөө бурхан минь гэж. Энийг ингээд тойруулаад уншаад байсан бид хоёр. Single mom-ын амьдралыг уншсан тий. Хорны sense of humor. За, ингээд бүгд секс амьдралаа уншсан юм. Гэр бүлийн асуудал. Эднэр уншаагүй мó? Хойд ав хоёр наранда би эднэрийг дарцсан юм шиг санагдаад байгаа өөрөө. Дарцсан гэдэг нь юу вэ? Дараа дарцсан юм шиг санагдаад байгаа юм. Энэ нөгөө шар юм байхгүй болсон. Над дээр байна. Шар дээр байна уу? Агуу гарчиж. Энийг уншсан баха. Хойд авыг уншсан. Хойд ав амар сайн хүн баш таардаг цагтл хүмүүстэй. Тийм үү. Хоёр наранда баш уншсан. Ээжтэй. Одоо энэ арчаагүй юу ч гинөө тэндээс л юм шиг байна та амар. Visa or hire гэдэг тийм уншсан. Тийм ээ.
13 та хүүхдийн гэд тэр үү шүү дээ. 13. За эндээс эхлэх үү тэгвэл? Тийм байна. За тэгээ. За тэгээ. За би уншиж байгаа. Тэг. Май. Яна. За 13 та хүүхдийн захиаг нэ. Яна. Манай хүүхдээс нэгээр их. Stop битээс. За 13 та хүүхдийн захиа. Сайн хоёроо би шин сонсогч нь байна. Та хоёрт надад тохиолдсоор байгаа маш хэцүү явдлаа ярьж өгье. Би айлын баг дээрээ нэг ихчтэй аав ээжээ хамт амьдардаг байсан. Манайх бол хоол хүнс мөнгөөр тутгааргүй жирийн л нэгэн гэр бүл. Аав ээжтэй энийг хий, тэрийг хий гэхээр дуртай зөвшөөрдөг. Аав ээж хоёр маань ер нь хэрэлтчих гээд байдаг хүмүүс. Хаяа нэг хэрэлдэж аав сохтуу ирдэг байсан. Гэтэл 2020 онд нэг удаа ээж маань гэртээ нэлээд оройдч ирээд аав маань бөөн уур. Би тэр үед ихчтэйгээ өрөөнд дулгаж байсан юм. Гэхдээ би сэрүүн байсан болохоор юу болж байсныг нь сонссон. Аав ээжээс олон юм шалгаж асуугаад хин хинтээ хаана юу хийсэн гэдэл. Тэгээд дараа нь яг юу болсныг сайн санахгүй байна. Гэхдээ гинтэл секс эхэлчихсэн. Яагаад гэдгийг мэдэхгүй дараа өдрөн сэрхэд гэрт ирч бит хоёр хойлохнаа байсан. Удахгүй ээж ирээд дэлгүүрээс жаахан идэх юм авчирчихсан. Тэрийг нийдээд сууж байхдаа ээжийг харсан чинь нэг л урвайчихсан, ядарчихсан царайтай. Ингээд л энэ өдрөөс эхлээд аав ээж хоёр хоорондоо юу ч ярихаа байчихсан. Бараг жил гарan нэг ч үг солиогүй нэг гэрт байсан. Тэр нь үнэхээр хэцүү. Ямар нэгэн баяр болоход гэрт нэг л хүүтэн хүндий. Хоолоо идэхдээ хизээж нэг ширээн сууж бөөн рүү хоолоо идэхгүй. Гэр бүлээрээ тэр өдөр болсон зүйлсээ ярих мэдрэмжийг мэдрэхийг маш хүсэж байсан. Би аав ээж хоёроос яагаад ингэж юу ч ярихгүй байгааг асуумаар байсан ч мэдээж зориг хүрээгүй. Шинэ жил болж Facebook дээр хүмүүс гэр бүлээрээ тойроо суусан зураг, гоё чимэглэж зассан ширээ би хараад бүр их гатаархаж байсан. Яг яагаад аав ээж хоёр ингэж байгаа юм бол гэдэг бодол байнга л төрнө. Шөнийн тэг цаг болж он гарахад манай гэр бүлийнхэн бүгд тусдаа өөр өрөөнд ориглон дарс бууталж хүслээ бодох ёстой байтал аав том өрөөнд зурагт үзэж ихч өрөөндөө уцаа оролдож би ээжтэй ээжийн өрөөнд байсан. Тэр бол миний амьдралдаа гаргаж байсан хамгийн новшин жил байсан. Үүний дараа 2021 онд ээж гинтийн шийдвэр гаргаж игч бит хоёрт хэлв. Тэр нь нүүх. Гэхдээ аавгүй зөвхөн гуруулахна. Тэр үед би жоохон байсан ч юм уу нэг санаа зовхгүй байсан. Харин манай эгч бол надаас дөрвөөр эгч болохоор юмыг ойлгож ээжтэй муухай хүүтэн хүндий харьцаж байсан. Би тэр үед ч эгчийг ээжэд муухай хандаж байгаад дургуйл байсан. Мөн хамгийн муухай нь ээж тэр шийдвэрээ аавд хэлэлгүй шууд нүчгсэн юм. Ядахтаа яг тэр үед нь аав хөдөө яваад гэртээ байхгүй байсан. Нэг өглөө шууд нүх болсон зөвхөн өөрснийхөө ямиг баглаж гарсан да. Тэгээд 3 өргөө байр түрээслэж амьдраад байсан сургуулаач сэлэлсэн. Нүүсэн өдөр нь шинэ гэртээ ороод юмаа зэгсэлж байтал утас дуграад хартал аав залгаж байв. Би ч сандраад ээж ихч хоёрт мэддэхгүйгээд балкон дээрээ гарч уцаа автал аав зангирсан хоолоогоор та гурав хайжчихсан юм бэ гэд асуухад би их л гэмтэй санагдаж бид гурав нүүжгсэн гэхэд аав шууд өөлж хэлсэн юм. Надад маш хэцүү санагдаж ээжиг ямар харгас гэдгийг одоо л нэгэн бодож маш гомдов. Яаж ч бодсон аавдаа юу ч хэлэхгүй гам ганцаарнг нь орхиод явах бол маш харгас хэрцгий зүйл. Тэгээд аав ээж хоёр нэг удаа ярилцсан гэсэн. Яг юу ярьсныг мэдэхгүй. Ингээд зөвхөн ээж ихчтэйгээ амьдрах амьдрал минь эхэлж байгаа юм. Эхний хэдэн өдөр маш хэцүү байсан. Шал өөр газар нэг л тухгүй. Аавын орон зай дутагдаж байгаа нэлт байсан. Аав ганцаараа юу хийж байгаа бол гэж бодогдоод. Гэхдээ мэдээж аав дээр байнга очиж хонож уцаар ярьж чат бичдэг байсан л та. Гэтэл 11 сарын сүүлээр ихч бит хоёр гихтээ орой байж байтал ээж гаднаас нэг эрэгтэй хүн дагуулад ороод ирсэн. Тэгээд бит хоёрын өрөөнд орж ирээд өрөөнд битгий орж ирээрэй гэж хэлээд тэр хүнтэй өрөөнд ороод хаалга хаагаад мэдээж юу хийхийг ойлгомжтой. Тэр үед миний зүрх дэлбэрчих шахаж ихчтэйгээ нэг ч үг солиогүй уцаа оролдоод л хэвтэд байсан. Нөгөө өрөөнд ээж маань дуурайд л гэтэл гинэт игч маань босоод өрөө рүү орчихсон. Тэгээд игч маань орилоод 0-д ороод хэдэн цаг тасралтгүй шүн болтол уйлсан. Би бүр ээжэд маш их гомцсон уйлаад л байсан. Ээж ч гарч ирж аргахдахгүй өрөөндөө байгаад л тэр гэртээ гарч яваад ээж өрөөнөөсөө гарч ирээгүй. Маргааш өглөө нь ядахтаа аав
маргааш өглөө нь ядахтаа аав дээр очиж хонно гэд ярьчихсан байсан. Би сэрээд орондоо байж байтал ээжийн гарч байгаа сонсгосон юм. Тэгсэн эгч маань надаас төрүүлж босоод төмөрөөр ороод нэг цаас ураад хогийн сав руу хайчихсан. Би гайхаад дараа нь усанд орсон хойгоор нь хогийн сав руу хартал ээж цаасан дээр юм биччихсэн байсан. Уншиж чадаагүй л дээ. Тэгээд аав гэрийн гадаа ирсэн байсан ба гэрээс гарахтаа эгч маань надад аавд хэлж болохгүй шүү гэж хэлсэн. Тэр үеэс хойш ээж игч хоёр ерөөсөө юм яриаггүй. Манай эгч маш түргэн уртаа болохоор ээж рүү чатаар элдв хараасан юм биччихсэн. Би ээжтэй хідүүн үг солиулал ээж ч бид хоёртой ярилцахыг үзсэн ч тэгж их сонсох үсээгүй. Өөрөө ямартайч тэр хүн гадаад явсан гэж хэлж байсан. Энэ үйл явдлаас болж гэрт ямар ч хамаагүй эрэгтэй хүн ирэнгүүт л айдаг сандардаг травматай болчихсон. Ингээд хэсэг байж байгаад буцаад гайгүй болж өвөл боллоо. Тэгэд аав яриад очиж ёолкийг чинь засч өгье гэж зайсангийн гэрт байсан ёолкийг авчираад засч өгөв. Аав өөрөө хэлэхдээ би ганцаараа байгаа юм чинь ёолкоор явах вэ гэж хэлж байсан. Энийг ботхоор л уйлж гээд байт юм. Тэгэд 12 сарын 31 болж ширээгээ засаад байж байтал аав ирж болох уу гэлээ. Ээж зөвшөөрөөд аав орой ганц 2 цаг сууж ээжтэй юм ярьсан. Энэ бол миний ойрын хэдэн жил мэдрээгүй гэр бүлээрээ суусан мөч байсан. Гэтэ аав оноо зүг гарахгүй яваад өчгсөн. Ээж бол ядаж цөг оноо гаргачих гэсэн ч гэртээ буудаж гинээд орчихсан байгаа гэд яваад өгсөн. Мэдээж тэр нь худлаа байх. Он гарч 2022 он эхэлж нэг онцгой юм бодолгүй юм намжин байлаа. Гэтэл 2-3 сард эгчтэй гэртээ байж байтал эгч маань гинт ээж өрөөнөөс орилоод буу юм болж эхлэв. Би бүр сандраад юу болоод яачаад байгааг нь ойлгохгүй байлаа. Тэгээд очоод хартал ширээн дээр бүх юмыг унгаачихсан. Бүр ор хүнжлийн даавууг нь хаажлаад хитэн хэсэг болгочихсон байлаа. Би гайхаад яагаад байгаа юм болооч гэхэд эгч маань хамаг хараалаа хэлээд энэ орон дээр ээж тэр эргүү ПТ-г унтсан штэ гэж хэлв. Эгч яг юуг олоод мэдчихсэн юм бол гэж их бодов. Бүр хэдэн сарын өмнөх юм дээр ингмээргүй юм гэж бодоод тэгээд эгч гинэт аав бит 3-аас бусад бүх хүмүүс тэр нь ямар хүн гэдгийг мэдэж байгаа. Өвөө үеэл гэд эгч гэд бүгд мэдэж байгаа гэж хэлв. Тэгээд эгч үйлээд буу юм болж байтал доод талаас хүн ирээд хаалга тогшоод юу болоод байгаа юм гэлээ. Бид хоёр яагаад манай эгч жаахан асуудалтай байгаа юмаа гэж хэлв. Тэгээд нөгөө эгч нь дахиад нэг юм бол дахиад ингэх юм бол цагдаа дуудан шүү гэж хэлээд яваад өгөө. Тэгээд буцаад л нөгөө хүйтэн хүндийн үе эхэлсэн юм. Ээж угаасаа тийм юм хийснийг бид хоёр мэдчихсэн болохоор яаж ч юу ч хэлж бид хоёрыг загнаж чадахгүй шүү дээ. Би хаяа ээжийн утсыг ухаад чат эдрийг уншдаг юм л та. Тэгээд миний сталкер зан хөдлөөд нөгөө шинэ хүнтэй бичсэн чатыг нь уншчих гээд мессенжер эдрээр нь хайгаад болдог. Гэдгсэн Viber дээр л чаталдаг байсан юм байлээ. Бүр хайраа гэдэр гэж дууддаг. Ээж минь аавыг хайраа гэж байхыг нь би амьдралдаа нэг ч удаа сонсож байгаагүй. Тэгэд би чатыг нь уншчихад хэдэн сарын дараа шүүн болгон уйлдаг байсан. Хаяа ээж дээр очиж шууд үннийг хэлэлцдэг юм болов гэж боддог. Би тэр үед аавгаа л их санаж өвөвдөж байсан юм. Бас аав хаяа над руу чат бичгтээ хэцүү юмаа бүгдийг нь бичдэг. Аав нь өдөр болгон уйлдаг. Та хэд байхгүй би хинч биш гэдэл. Би энэ бүрийг нь уншаад бүр л хэцүү санагдана. Үнэхээр л ээж тайртай хаяж чадахгүй байгааг нь мэдэрсэн. Ингээд хэдэн сарын дараа ээж ихч бид 3 дахиад нүүх болсон. Гэхдээ энэ байр түрээс их биш өөрсдийнх нь эзэмшлийн байр юм. Танихгүй хүн харуул яасан баян айлвэ гэж харахаар байр. Мөн тавилга эдрийг нь ч өөрсдөө авсан. Энэ бүхэнд бол ээжтэй баярлах хэрэгтэй. Энэ том байрыг ганцаараа хөдөлмөрлөж олсон мөнгөөр авсан гэхээр ээжээрээ маш их парахна. Юу гарч тутаалгүй амьдралж байгаад баярладаг та. 2022 оны 12 сар дахиад л өвөл боллоо. Аав жирж ёолка засаж өгсөн. 12 сарын 31-нд өмнөх жилдээ адил аав ирсэн. Харин энэ удаад оноо цуг гаргасанд нь баяртай байлаа. Энэ хэдэн жил бол миний өмнө хизээш мэдэрч байгаагүй хэцүү, дарамттай, баргалж жаргалтай үе гэж байхгүй санагдаж байна. Өөрийгөө үнэхээр сэтгэл зүйн асуудалтай болсон 100% итгэлтэй байсан. Сүүлдээ нуусаар сэтгэл зүйч явж бүх юмаа ярмаар санагдсан ч чадаагүй юм аа. 22 он бол хідэн зүйлс тооцвол өмнө хэдэн жилээс маш сайхан байлаа. Тэгэд он гараад хэдэн сард хэдэн гэдгийг санахгүй байна. Гэхдээ гинэт аав манай гэрт очлоо гэдэрсэн юм. Тэр үед ээж байгаагүй наз. Аав ирчгээд ээжч бит хоёрыг дуутаад тэгснээ шүүгэн дотор байсан виски маягийн алкогол гаргаж ирээд уугаад сув. Надаас ээж нь өөр хүнтэй болж уу
гэртээ авчирч байна уу гэж надаас уйлангаа асуув. Би өөр хүнтэй болсныг мэдчих байгаач мэдэхгүй л гэж хэллээ. Тэгээд аав өөртөө хэцүү байдаг бүх зүйлсээ ярьсан. 2 жилийн турш гэртээ гав ганцаараа орой болгон уйлдаг байсан. Та хэдийг маш их сандаг гэх мэт зүйлсийг хэлэхэд миний нүлмэс шууд урсаж эхлэв. Тэгээд надаас аав нь өөр хүнтэй уулзах миний хоёр охин зөвшөөрөхгүй аав нь бол уулзахгүй л гэж хэлсэн. Тэгүнийг сонсоод аавгаал их ганцаартай хэцүү байгаа дахин нэг мэдэр сэтгэл минь маш хэцүү санагдлаа. Ингээд аавтай уулзах болгонд энэ асуултуудаа асуусаар л байсан. Ээж нүртэ өөр хүнтэй болсон уу? 23 оны 12 сарын 31-ний шинэ жилийн өдөр аавтай уулзаж чадаагүй. Аав өөрөө ч ирээгүй. Яагаад гэдгийг би дараа нь л олж мэдсэн. Үүндээ аав ирэх гээд ээжээс асуусан ч ээж зөвшөөрөөгүй. Нэг бол битгий ир эсвэл 2 охиноо аваад өөрийнхөө гэрт оноо гаргаа гэсэн. Ээж бүр цагаандаа гачгсан. Аавтай уулзаж харахыг ч хүсэхгүй байгаа нь илт анзаарагцсан. Бас ихч бит хоёр гэртээ хоноогүй уюудад ээж гэртээ нөгөө хүнтэйгээ байдаг юм байна лээ. Үнэхээр муухай. Ингээд цагаан сар болж ихч бит хоёр хуучин гэртээ очсон. Угаасаа жил болгоны цагаан сараар очдог л доо. Эмээ дээр зөндөө олон хүмүүс ирдэг учраас ээж бит хоёроос туслах хүн аавын талын хүмүүс дунд байхгүй. Аав маань ганц ахтай ба тэр нь архинд орчихсон. Өмнө нь их нэртэй байж байгаа салаад 2 хүүтэй болсон юм лээ. Ихтэй хоёулаа том болоод гадаадч байдаг билүү дээ. Ямартай ч жил болгон очдог шигээ чиний 2 билүү 3-ны орой аав гарч дэлгүүр орчгаад ирээгээд гарсан юм. Тэгээд орж ирэхдээ нэг ихчтэй хамт орж ирсэн юм. Тэрийг нь эмээ мэдэж байсан юм лээ. Эмээ бит хоёрт хэлсэн юм. Аав чинь 2 жилийн турш ганцаараа байсан шүү дээ. Их ганцаартай ч хэцүү санагдсан. Ийм хүнтэй болох нь аргагүй гэж хэлсэн. Тэрийг нь би хүлээн зөвшөөрч байсан. Тэгээд аав хэдэн хоногийн өмнө хөдөө явна гэж хэлж байсан ба нэг ихчтэй энэ ихчтэй явах гэж байсан юм билээ. Угаасаа хэдэн сарын өмнө эргэтэн гэртэн бэлгэвч идэр байж байгааг хараад гадарлаж байсан юм. Энийг гэхдээ би бурдахгүй. Ямар ч ирийн эхнэр хүүхэд нь хаяад 2 жил болсон бах ганцаардахгүй байв гэж дээ. Харин ч зөвхөнөө олоод явж байгаад нь хараад баяртай байна. Одоо 24 оны байдлаар бол аав ээж хоёр хоёулаа тустай хүнтэй болчихсон бараг л уулзалтгаа байжсан. Гэхдээ ихч аав бид гурав бол байнгын холбоотой байдаг. Ээж лафта муухай харьцаад байгаа нь ерөөсөө таалагддаггүй. Ээжийг хаяа ботхоор үнэхээр амиа хичээсэн муухай санагдаад байдаг. Бид хоёрт хэлэлгүй нууцаар үеэлүүдтэй бүр тэр хүнээ танилцуулчихсан, уулзуулчихсан байсан. Ингээд миний сүүлийн 3-4 жил инхүү өнгөрлөө. Одоо би дөнгөжл 13 настай. 9 настайгаас хойш. Yes crazy. Би өөрийгөө бусад үеийн хүмүүсээс илүү маш ямар ч алдаагүй бичсэн байна. Хэрэглээ ямар ч алдаагүй бичсэн байна. Би үеийн хүмүүсээс илүү маш их амьдрал үтсэн гэж боддог. Үүнийг хинт ч ингэж нарийн шиг юм хэлж байгаагүй. Хинтээ ч ярилцаж үүнийг яаж шийдэх тухай ярьж байгаагүй. Үндэ миний сэтгэл зүйн маш тогтворгүй өдөр болгон л үйлч сэтгэлээ онгойлгохыг хүсэн ч тийм боломж байхгүй хэдэн жил өнгөрлөө. Ингээд ботхоор бүх зүйл үнэхээр хурдан болж өнгөрч гэж бодогдлоо. Аав ээж хоёр маань хоёулаа л өөр хүнтэй болсон мэдэж гонигтай ч юм шиг. Гэхдээ би аавгаа ингэж нээлттэй байгаад баярлаж байна. Ээжийг яагаад ийм шийдвэр гаргахыг мэдэхгүй. Бид хоёр мэдэж байгаа ч одоо хүртэл тэр хүнээ нууж харин хүмүүс нөхөр маань гэж хэлж байгаад их гомдож байна. Гэхдээ л өдий болох ганцаараа бүгдийг хийж бүр юугаарч тутаалгүй байлгаж байгаад нь баярлах хэрэгтэй байх. Мэдээж аавдаач бас ямар ч үед мөнгө асуунгууд өгч 10k хийж гингүүд 20k болгож хийдэг хэлхэндээ миний аав. Бас хизээч өөрийг нь хайж авсан ээжд муухай ханаж хэрэлдэж уурлаж уцаарлаж доромлож байгаагүйг нь харахаар тийм л үнэн ч хүн. Хэдий аав ээж хоёулаа өөр хүнтэй болж амьдралаа цааш өргөжлүүлж байгаач би хуучин байсан гэр бүл дурсамжаа хизээч мартахгүй. Одоо ингээд жаргалтай асуудалгүй байгаач тэр хэдэн жилийн хар бараан дурсамж бүр хизээч миний тархинаас гарахгүй. Одоо ч хүртэл минут секунд бүр мэдрэгдэж байна. Ингээд бичээд өөрийгөө ямар хэцүү амьдрал туулсан хараад өөрөөрөө их бахархлаа. Аав ээж хоёртой хоёуланд тайртай шүү. Би мэдрэмжээ сайн илэрхийлж чаддаггүй ягаад ч юм бусад хүмүүст уучлаарай баярлаа гэж хэлж чадаад байгаад аав ээж хоёртой чигэж хэлж үзээгүй. Гэхдээ сэтгэл дотроо байнга хайрлаж хэлж байдаг юм шүү. Энэ бүх бичсэн юм аа. Хүн ярьчихвал чигнэсээ миний дотор онгойх юм шиг санагдаж байна. Энэ хүртэл уншсан баярлаа. Өөр хэлээгүй юм зөндөө үлдсэн баг. Үнийг бичиж байхдаа уйлаад л байлаа. Баярлаа. Заавал уншаасаа гэж хүсэж байна. 24 он гэдэг чинь одоо 15-тай. Тэгэл 14 15-тай юм ба шүү дээ. Ямар мундаг юм бэ? Яг зөндөл юм бадагдлаа. Яг ингээд миний бас 13-тай. За 13 биш ч юм аа. Гэхдээ мэдэрчээсэн охины хувьд
яг иймэрхүү ээжигээ буруутгах мэдрэмж айгүй их байдаг юм санагдсан. Тинейжер охины хувьд. Тийм. Одоо тэгтээ ээжигээ буруутгахгүй бол бага л та тий. Тийм тодорхой хэмжээнд бас нэг гомдол байгаад байна шүү дээ тий. Гэтэ ингээд ээжийнх нь өнцгөөс би айгүй залуу хүмүүс гэж төсөөлж ин л доо. Би айгүй залуу хүмүүс гэж төсөөлж байна. 40 гарч байгаа л ч юм уу тий. Maybe одоо за том охин нь 17 таа гэсэн. Том охин нь одоо 17 таа гэхээр тийм л юм байна. Тийм байна. Тийм нэг 10 за 20 тоо гаргалаа гэхэд 40 хүрээгүй хүмүүс байж болохоор 40 хүрээгүй хүмүүс байж болох. Тэгэхээр маш залуу хүмүүс одоо худалч хүнд бараг бид хоёр үеийнхэн багхгүй юу? Тэнгүүд би бас ээжийнх нь өнцгөөс ингээд амар өөр стори бас гарах болов уу гэж бодогч байна. Тэгээд яг тэр нэг юм ярихаа байсан гэсэн шүү дээ. Яг тэрний өмнө гинтхэн сексцэн гэдэг гэсэн шүү дээ. That's crazy. I think that was like breakup sex. I think rape байсан болов эсвэл би тэр маргааш нь ээж нь ерөөс юу ч дуурхаа болоод ингээд ингэцэн ингээд гисэн шүү дээ. Би тэгээд тэгж ойлгохгүй юу ингээд maybe rape байсан болов. Тэгээд ээж нь үнэхээр гомдоод maybe бүр ингээд үзэн ядаад тий орж ирэхэд нь ингээд чи хайцсан яасан ийсэн гэжсэн шууд ингээд хүчнэтсэн байж магадгүй. Байж болно л доо. Байж болно. Одоо хүн хүсэхгүй байхад нь ингээд хийцэн ч юм уу тий. Тийм байх магадaltaй. Тэгээ маргааш нь шууд ингээд амар ядарсан, урваацсан байсан гэж штэ тий. Би тэрнийг хараад тэгж ойлголж авахгүй. Тэгээд ээж нь гомдоод ер нь бол амар сэтгэлтэй ингээд шархалцсан байдаг. Тэгээл аавыг нь үзэн яддаг, аавд нь хайргүй болцсон тий. Ингээд хичнээн аав нь уучлалтгүйсэн болов яасан бол мэдэхгүй тий. Тэгэл хитэн жил ингээд чимээгүй байн гэдэг чинь ер нь бол маш ноцтой юм болсон болов гэж би бодож байна. Яа, гэтээ энэ бол ингээд 9 настай тухайн үед 10 настай охины хувьд тэг ингээ өнцг нь бол ингэж тусч байгаа байхгүй юу. Тэг ээжтэй гомдоод тэг гол нь ээж нь ингээд охтуудтайгаа нээлттэй ярьдаггүй байсан магадгүй энэ нөхцөл байдал төргсөн байж болно те. Ээж нь ингээ ингэсэн юм аа надад ингээ яасан юм аа гэхгүйгээр шууд дайсан болж харагдаж байгаа байхгүй. Дайсан болцсон. Ааха. Тэг аав нь ингээд үнэн ч бай худлаач бай. Тэгээд өөрийгөө илэрхийлээ хүүхдүүдэд санаж яаж ингээд би ингэж байна. Яав нь ганцаарч чинь тэгжин гэл. Гингүү тэр хүүхдүүд чинь ингээд аав минь л гэж бодогдсон шүү дээ. Тэгэхээр эмэгтэй хүн бас ер нь иймэрхүү юмыг хүүхдүүдтэй хэлэхгүй байя гэж боддог нэг юм буруу зам бас байдаг юм шиг. Хүүхдүүд чинь мангар биш те бүх юмыг харж байгаа. Тэгэхээр ингээд хичнээн жоохон байсан ч гэсэн нөхцөл байдлуудаа хэлэх ёстой юм шиг санагддаг юм аа. Ингээ чинь тэг чинь ийм болохоор ингээд аав ээж хоёр нь муудалцж байгаа. Тэгэх бол тэр хүүхэд айгүй зөв өнцгөр юмыг харах юм болов гэж бодогдож байна. Гэтэ айгүй мундаг хүүхдүүд гарч ирсэн юм шиг санагдаж байна. Тэгэл хүмүүс салж л байдаг л та. Ялангуяа залуу хүмүүс бол салах магадлал нь илүү өндөр байж магадгүй. Тэг би яг өөрөө нэг иймэрхүү зүйл байсан. Манай аав ээж хоёр гэхдээ энэ страглыг бол ингээд даваад гараад одоо ч гэсэн хамттай байдаг. Гэтэ яг тухайн үед би ингээд аав ээж хоёрын муудалцахаар би эхний инстинкт нь салчаасаа гэж боддог байсан. Ингэж муудалцаж байхаар салчаасаа гээл те. Хоёр дахь инстинкт нь ээж ингээ яа уурлаад байгаа юм бэ гэл ингээд ийм сонин хамгийн эхлээд ээжээгээ би буруутгадаг байсан. Ээж болохгүй байгаа юм шиг миний нүдэнд харагддаг байсан. Тэгээ одоо ингээ бодохоор аль нь л мэдээж тэгээ ээж зүг зүгээр байгаа хүн л мэдээж уурлахгүй шүү дээ. Тэнд ингээ асуудлууд угаасаа байсан. Надад хин ч ийм асуудлуудыг тайлбарлаж өгөөгүй юм шиг санагдсан л юм шиг байгаа юм. Тэгээд тийм сонио ээжтэй дургуй тийм охин байсан. Тэгээ одоо би бол ээжтэй амар хайртай. Тэгээ ямар их юм туусныг нь айгуусаа ойлгодог. Одоо л ойлгож байгаа юм чинь. Өөрөө 30-тай болчихороо. Тэгэхээр яг эмэгтэй хүн бол ярьдгүй юм билий. Ээж нь ингэж шүү гэж ээж л хизээж хэлж байгаагүй. Хэцүү байсан ч. Гэ надад хэцүү байна. Би ингээд ийм болохоор ингэж байгаа шүү. Миний охин ойлгоорой ч юм уу. Ерөөсө тийм юм бол ерөөсө болж байгаагүй. Тэр үед тэгээ чам нэг ярьсан бол би ойлгох байсан болоо гэж юм. Тийм, ойлгох байсан болов чи эсвэл яах байсан бэл. Би мэдгүй. Гэтэ оролдож үзэхтэй байсан баха. Тэ мэдгүй байна уу. Одоо тэр үеийн бас сэтгэл зүйгээр бол их л emotional байгаа шүү дээ. Hormonal changes Тэгээ чинь ч гэсэн тийм амар emotional байгаа нь ингээд чинь adult хөд рүү орж байгаа. Яа бүр амар хэцүү байгаа байхгүй. Тийм. Яг зөв. Хамаагүй юм урж тастаад ингэ нэгдэг чинь тийм. Aggressive биш шүү дээ бас. Гэтэ яг бас ээжийнх нь зөндөө буруу байсан байж болно бас.
Мэдэхгүй л байна л та. Тэгээ ээжин ч гэсэн бас тэгэл болдгоо ганцаардсан л байлгүй тэгэл нэгүнтэй ол нэгүнтэй яасан л юм байна тэгэл. Гэтэ never in front of the kids. Never. Хүүхдүүд сонсох бол айгүй аюултай гэж би боддог. Especially аавас нөр хүнтэй бол. Тэгээ буудал чинь хямдхан штэ буудалтал орох хэрэгтэй. Окей. За. Өстө амар урцгаалаа тэгээд гоё ийм бүх юм ингээд нууцаа бидэнд дэлгэсэнд баярлаа. Мундаг охин байна. Монгол хэлэндээ аягүй мундаг юм байна. Ямар ч алдааг байла. Бүр ямар ч бичиг үсгийн алдааг байхгүй. Амар гоё бичсэн байна. Амар ойлгомжтой байлаа. Би төсөөллөө. За. Энэ визор хайрыг уншлуу. Уншсан шүү дээ. Тийм уншсан шүү дээ. Нэг Америкийн нэгдсэн улсын вист мистэй тий. Тийм үү? Бичиж гин үү манай подкаст тий. Хадмууд нь ягаав гэрлүүлж бишиг баримтаа болгосон натай байсан. Тий. За. Утас шалгах. За. Миний уушаг юм шиг үн тий. Сайн уу бүгдээрээ урт болж магадгүй болохоор шууд эхлэе. Окей. За another long one. Хүүхэд байхад аав ээж хоёр минь надад кинон дээр гардаг шил жаргалтай осуучийг санагддаг байлаа. Ойр тойрны томчууч мөн адил манай аав ээжид ямар сайн гэдгийг тэр хоёр хэр романтик талаар хаяа тоглоом шоглоом болгож ярина. Өсвөр наснд ирээд анх найз охтуудтайгаа ярьж байгаад мэдсэн юм. Тэд нар ихэнх нь аав ээж хоёрыгаа бие биенээ өмсөж байхыг бараг хараагүй гэхэд тухайн үедээ жоохон гайхаад ийм байдаг байх нэ гэж бодоод өнгөрсөн. Би бол аав ээж хоёр бие биенээ өмсөж байхыг бүр аав ээжийн өгцгийг зүрхтээ алгадаж идэр болдгол байсан. Миний хажууд угаасаа тэгж өссөн болохоор энэ сонин зүйл шиг санагдаж байгаагүй. Манай аав маш сайн аав. Би айлын том хэрнээл аавда байнгын хошуу дэвсэстэй. Одоо хэр 20 гарсан охиноо хамаатнуудын хажууд хилээ хазаж ярьж намайг их хичээн. Хүүхэд нас минь ямар ч гэр бүлийн том асуудалгүй өнгөрсөн. Тэгж байгаад 18 нас хавцаа юм уу би аавын утсаар Facebook ухаж байлаа. Зүгээр л уудаад угаасаа би кодыг нь мэддэг хаяа нэг жөөрлөгөө шилжүүлдэг байсан юм. Тэгж байгаад анх аавынхаа Google search-ээс санхүү аавна гэсэн тэнэг групп хайсан байхыг нь харсан. Тэрийг хангалттай ойлгох нас байсныг ч хэлэхгүй, эхлээд янз бүрийн бичээгүй жоохон зураг хардаг гэдгийг нь ойлгосон. Тухайн үедээ муухай санагдсан үнэндээ. Тэрнээс нэх удаагүй Facebook дээрээс эцэг эхчүүд маань утсаа сайн нуухгүй бол нууц амрагтайгаа чаталсан чата хаалтан дотор шүү. Одооны утасны 90 үеийн хүүхдүүдтэй баригдаж онгоо болвоо гэсэн байна. Гэсэн юм уншаад тэгж битсэн юм шиг байна. Уншаад хэсэг цонхигоод тэр үеэс хойш хартай эхнэр шиг ухаан жолоогүй аавыг унтсан хойгоор уцыг нухдаг болсон. 20 гарсан ч үргэлжилсэн миний энэ зуршил нэрэл аавыгаа бие үнэлэгч авсан гэдгийг барьсан юм да. Эхэндээ дүрс хийтэл ууралж маш ихээр гомдсон. Тэр үеийг хүртэл би боддог байсан юм. Хуурсан гэдгийг нь мэдсэн л бол салах хэрэгтэй. Өөр хүмүүс мэдсэн бол заавал эхнэрт нь хэлэх хэрэгтэй гэж гэтэл нүүрэн дээр минь тийм зүйл тулаад ирсэн чинь би ямар их эргэлцсэн гэж. Би чинь дүүнертэй дээрээс нь үдий 50 хүрч байгаа эцэг их минь сална гэдэг байж болох зүйл үү. Хамгийн аимшигт нь ээж минь энэ олон жил жаргалтай амьдарч чаад одоо мэдвэл хэр их готрох бол гэдгээс ямар их хайсан гэж. Би хэсэг аавтай уулзаагүй. Тэр үед аав их л гомдож байсан санагддаг юм. Би тэрнээс хойш зүгээр л муу дурсамжаа толгоноос айрлахчихсан. Бүгдийг нь үгүйсгэж эхэлсэн. Уцыг нь ахиж чалгаагүй. Миний гэр бүл хинч харсан жаргалтай байсан миний гэр бүл. Тухайн үедээ би мартчихал юм бол эргээд бид найз нар маань хүртэл атархдаг байсан жаргалтай гэр бүл болно гэж бодсон. Одоо хүртэл хаяа гарч ороод хуралт гэдэг сэдвэр яриа өрнөх тоолнд цээжээр хатгуулдаг гим хийсэн хүн шиг. Надад тэр явдал огтхон ч нөлөөлөөгүй гэж бодсон ч тэр үеэс хойш залуустай болж байгаанаас хэтэрч үдсэнгүү. Урт хугацааны үерхлийг дурсаад ч хэрэггүй. Мартаад инээдэр дүүрэн гэр бүлтэйгээ жаргалтай байгаад 3 жил өнгөрч байна. Гэхдээ л үе яав гадуур гарах угаас уцаа авахгүй байх үед шууд толгойд минь хүүхэндээ хуураад гэр бүлээ доромжлоод явж байгаа юм биш үсттэй гэж бодогдоод гинтл галзуу хүн шиг дүрс хийтэл уур хөрч араас нь зогсцоо залгаад байдаг өөрийн ч мэдлгүй хэлхээс ичмээр хэдий ч би тэр явдлаас хойш аавыгаа ахин тим юм хийж явааг бариад л байсан. Ахиж тийм зүйл харах болгонд сүулдэ царайны хувиралж гаргахаа байсан. Би одоо яасан дээр вэ? Сэтгэлээ гаргаж тавиад бүхнийг ярьж болохгүй асуудал болохоор ядаж ингэж болов гаргахыг хүслээ. 24 оны 12 сарын 28. Вау, 24.
20-тай гэсэн тий 20 гарсан. Одоо 22-тай болж байгаа юм 22-тай гэдэг чинь бас жоохон хөвгт бол биш байна. Өстө нөв зөвлөгөө би бол хилээд хэрэггүй л гэж бодож байна. Яагаад гэвэл ээж нь бас мэдчихэж магадгүй. Yeah. Maybe. Тийм тэр бол мэддэхгүй байна гэдэг бол ер нь мэддэгдэтгэл байх юм. Эмэгтэй хүн бол мэдэрнэ гэж би бодож байна. Гэхдээ maybe ээж чинь тэр сонголтоо хийгээд хүүхдүүдийнхаа төлөө ч юм уу ямар нэг юмны байдлын төлөө зөвшөөрчих ч юм уу эсвэл ингээ ойлгож байгаа бол ээж чинь энэ бол асуудал. Тэгэхээр чи өөрийгөө битгий их зовоогоорой аавыгаа бас өөрөө битгий хараарай л гэж бодож ин мэдэхгүй гэхдээ. Тийм, still your father. Тийм. Yeah, still your mother. Тийм, би өөрөө эрэгтэй хүн биш учраас шууд ингээд тэгж хэлэхэд бол буруудах бах. Гэхдээ бас миний experience-аар ихэнх би өөр нь бол хуураагүй эрэгтэй хүн бол маш цөөхөн мэднэ. Тийм тэр цөөхөн нь хилээгүй байж, баригдаагүй байж болно. Гэхдээ ихэнх эрэгтэй хүмүүс бол хуурдаг. Гэхдээ эмэгтэй хүн ч гэсэн айгүй их хуурдаг. Энэ ялгаа яг monogamy гэдэг энэ хийсвэр бидний систем баггүй тий. Ингээд шашнаас үүдсэн систем байна. Нийгмийг контролдох гэж үүссэн систем байж болно. Би бол систем гэж боддог. Ер нь бол контрол. Яг одоо дээр үед бол ancestors-тэй бидний үг дээдс яадаг байсан бэ гэхээр эрэгтэй нь бол тий хид хидэн их нэртэй эхнэрүүд нь бие биентэйг найзууд хүүхдүүдтэй хамтдаа сайхан өсгөөд тий явдаг. Тийм байсан. Угаасаа одоо зарим орнууд ч тийм байсаар байгаа. Тэр бол тэгээд тэрнийг ингээд нөгөө системчлээд за эрэгтэй хүн эмэгтэй хүн хоёулахтаа ингээд бие биентэй хоёулна л байх хэвээр. Зөвхөн юм байх хэвээр. Ингээд гэрлэн. Ингээд насан турштай хамт байна. Тэ? Бусад өөр хүнтэй ингэж явах нь тэр нь буруу. Ийм юу? Ингээд бүр тэгцэн болохоор одоо тэр нь ингээд cheating тэ ингээд янз бүрийн бузар булаа муухай юмнууд болгоод байгаа байхгүй юу? Эрт дээр үед нөгөө cheating гэдэг юм баг байхгүй тэ нөгөө эмэгтэй хүн угаасаа л нэг эрэгтэй хиддэх ихнэр хиддэх авгаан болж ингэж байдаг байсан болохоор ч юм уу дээр үед тэр нь ингээд нормалны байсан. Одоо яг бүгднгийн системчлээд шашнаар ингээд одоо тий ганцхан их нэртэй ганцхан төгөртэй насан туршдаа ингээд амттай жаргалтай байх хэвээр гэдэг ч юм уу. Эсвэл одоо ингээд замбраагүй ийм олон юмыг ингээд одоо жоохон ингээд гоё дараа юу болох гэдэг ч юм уу тий дараалт ингээд зүв болох гэдэг ч юм уу тэгсэн болов гэж би бас ойлгосон. Гэхдээ бас үгүйсгэж болохгүй л те яг дунд энэ нэг бодлаараа хүүхдүүдэд амар харин тийм хүүхдүүдэд амар чухал. Тэгээ би аав ээж нь байх. Yes тэгээ би тэгж утсан. Хүүхдүүдийг дараа нь айгуус чухалчилсан болохоор энийг ингээ хуульчилсан юм байна. Marriage гэдэг зүйл бол яг ингээ хүүхд гэдэг бол яг аав ээжтэй хоёулаа ингээ гамтаа жаргалтай байх хэрэгтэй. Амар чухал. Тийм юмыг ингээ чухал гэдгийг ойлгоод тэгээд ингээд marriage гэдэг юм ингээ хийсэн болов уу гэж би бас бодсон. Тэгэхээр энэ бол яг хүн төрлийн хувьд хийсэн зөв зүйл нь бол зөв гэж би боддог. Яг хүүхд ингээд аав ээжтэйгээ хамтдаа ингээд байх ёстой гэдэг тийм зөв юм байгаа байхгүй юу. Гэхдээ эртнээс нөгөө хүмүүс нөгөө эрэгтэй хүмүүс нь ингээд олон их нэртэй байгаа сурцсан ч юм уу одоо яатсан чинь тэгэл тэр нь ингээд дамжиж авсараад биологически те ингээд яатсан байж магадгүй. Тэгээ тэрнээс болоод читинг янз бүрийн юмуд болдог те. Тэгэхээр сайн ярилцах хэрэгтэй. Амар сайн ярилцах хэрэгтэй. Чи яагаад ингэж өөр юм хүсэж чинь гэдэг ч юм уу те. Тэгэл гэхдээ мэдээж хэцүү зүйл. Тэгээд нэг юм нийгмээс expectation-ууд нь өөр агаад харал надад тэр шудраг бас юм яг тэндээ байна л гэж бодоод байгаа. Эмэгтэй хүнийг харах, өөр хүнтэй чийдэлснийг харах, эрэгтэй хүнийг өөр хүнтэй чийдэлснийг харах хэрвээ хувьчлах юм бол эрэгтэй хүнийг илүү уучлдаг байх гэж би бодоод байна л та. Эмэгтэй хүний хувьд чийдлэх байж боломгүй илүү бага персентажтэй уучлдаг байх гэж бодоод. Яагаад гэхээр тэр нь юм ариун цэвэр нандин цагаан. Тэрнээс гадна эмэгтэй хүн чийд хийн гэдэг бол emotionally cheat хийдэг гэдэг байгаа байхгүй юу? Эмэгтэй хүн үнэхээр нөгөө эрэгтэй хүнтэй хайртай болоод бас бие өгдөг ч юм уу хайртай дурлаад ингээд яг emotionally гэдэг. Эрэгтэй хүн болохоор зөвхөн physically ямар ч emotion байхгүй зөвхөн physical. Тэгээ аль нь илүү заван бэ? Харин аль нь илүү заван бэ гэхээр sexually надад илүү заван санагдаж байна. Хүнийг хайрлах бол шал ондоо зөв шүү дээ. Хүнд ингээд татагтаад хайрлаад ингээд тэгвэл амар ойлгож болохоор юм шиг ойлгох байгаа. Зүгээр sexually зүгээр тэ physical бие ингээд physical нөгөө
биенүүдээ ингэж за баяртай гэдэг ингэх бол бас жоохон муухай штэ тий. Тэрийг бол гүрийж болох юм шиг санагдаад байгаа байхгүй тий. Сексийг гүрийж болно. Хайрыг бол харин гүрийхэд хэцүүж магадгүй. That's why эмэгтэй хүнийг уучлах нь айгүй бага байдаг гэдэг байгаа байхгүй. Emotionally attached болсон секс хийсэн хүмүүсийг бол уучлахад айгүй хэцүү гэдэг юм билээ л дээ. Тэгээд яг амар үздэг юмнууд нь би ч нэмэрхүү юм амар хүзэж сонсдог болохоор бүр ингээд яатсан мэт юм аа. Гэхдээ ер нь амар сонио, ер нь айгүй сонио. Би бас энийг ингээ амар их боддог ингээд very interesting. Тэгээд яг яамаар ч юм яг ер нь тэгэл ярилцах communication гэдэг зүйл бол number 1 юм болов гэж бац. Яг ярилцах урлаг гэдэг бол бүр ингээд very number 1. Үнэхээр чухал. Яг чи яг юу хүсэж байгаа? За окей, би яг тэрний чинь бол хийж чадахгүй. Гэхдээ би ингэж чадна. Дундаа уулзах. Can you meet me halfway? Yes. Тиймэрхүү юм тий. Би эсвэл одоо тий орондоо би тийм байхыг хүсэж байна гэдэг ч юм уу тий. Тэнгүүд нөгөөх нь би энэ хүртэл чадах юм байна. Энэ хүртэл би чаднаа. Тэгээд safe word гэдэг ч юм уу тий. I don't know, something like that. Чи харин би надад бас юм таалагч ингээ бас эргээ хэлэх хэрэгтэй шүү дээ. Тэгэж хэлээд ингээд одоо яадаг чинь тий. Эсвэл одоо би үнэхээр галтгоонд юм угаах дургүй гэдэг. Надад дэш баашаар аваад өгч. Эртнээс хэлээд тэрнийг тохиролцсон тий. Эртнээс би хоол хийж чадахгүй гэдгийг хэл. Хоол хийж чадахгүй гэхдээ би суралцж чадна гэдэг ч юм уу тий. Чи гэхдээ эхний удаад ингээ надад хоол хий зааж өг гэдэг ч юм уу. I don't know. Something like that. Нэг хүсэж байгаа юмаа илэрхийлэх гэдэг нь айгүй чухал гэж би бодож байна. Тэгтээ бити бас нэг юм юу гэмдэ сөргөөр бодож одоо relationship руу ороо тий. Угаасаа л энэ намайг хуурна гэж тэгж муухагаар орох юм бол угаасаа л хуурна тий. Мэдээж итгэл үнэмшилтэй байж ижил relationship руу орно шүү дээ. Энэ хүн намайг ингээ хайрлна, энэ хүнийг би хайрлна, энэ хүн намайг хүндлэн, би энэ хүнийг хүндлэн л гэж орохгүй бол за тэгэл бүх эрэгтэй хүмүүс чинь хуурдаг штэ гэж орох юм бол бүх эрэгтэй хүмүүс хуурна. Угаасаа тэгэл expectation дээр орвол тэр expectation чинь биелнэ. Тэгэхээр expectation харин биелнэ тийм yes. Тэгэхээр мэдээж итгэл үнэмшилтэй болон бүтэн сайхан хайр байлгүй яг хаа сайхан гэр бүл бүтээн үнэнч байна. Гэл орхоос өөр зам байхгүй. Гэхдээ ингээд statistically эргэн тойрноо харахад ч эр юмгүй бүгд л одоо заваараа л явж гин. Ерөөсөө ялангуяа манай үеийнхэн бол айгүй заваа. Тэгэл одоо яа гэх юм л юм байна. Гэтэ сайхан юм ч гэсэн байгаа. Дийлэнх нь ингээл янз бүрийн юм би сонсон штэ. Энэ тэр тэгсэн гинэ. Тэр нөө үнэн ч юм хотлаа ч юм уу мэдгүй. Гэтэ аюу хэцүү үнэн юм хотлаа тэгээ явж илээ. Тэрнтэй тэгээ явж илээ тэгжсэн ингээл ингээд ямар гоё гэр бүл гэж харагддаг вэ. Тэгэд гаднаасаа түнгүүд л тийм сонсоол ямар харамсалтай ингээл байна л та. Гэтэ мэдхгүй энэ generational ийм асуудал юм уу? Угаасаа ийм байсан юм уу? Сайн мэдхгүй лээ. Тэр нөгөө Netflix дээр тэр Ladies First гэдэг кино байсан шүү дээ. Саша Барон Коэн үзсэн шүү дээ. Хөрх юм бэлээ те. Үзсэн. So cute. Very cute. Тэр бүр ингэ яг амар зарим нь жоохон хэтрүүлэхтэй панаалтай амар панаалтай. Гэхдээ вау, нэрээ эрэгтэй хүнд ингэж санагддгүй л бах та гэж би бодсон. Зарим зүйл дээр тий. Эрэгтэй хүнд үнэхээр ийм юм тохиолддгүй бах та навш гэж. Гэлдээ дотроо. Тий нөгөө ер нь феминистүүд хүмүүс амар дурггүй шүү дээ. Тий амар агрессив юм шиг санагддаг. It's not. Тий одоо ингээд нөгөө эр имээр ялгарлах зүйл ил юм бол ерөөсөө байхгүй. Нэг юм жижиг нюансууд л байгаад байдаг байхгүй. Тэрийг хүмүүс ингээд наа чин сүртэй асуудал биш штэ гэж эрэгтэй хүний өнцгөөс бол харагддаг. Тэг нэг жижиг сажиг сул талууд эмэгтэй хүнд үргэлж байдаг байхгүй. Ялангуяа карьертэй. Тэр кинон дээр карьерийн талаар амар харуулсан штэ. Тийм, карьерийн талаар амар харуулсан. Тэгэл анзаарах юм бол яг том компани захирал эмэгтэй хүн байна уу? Байхгүй тий. Байхгүй штэ. Монгол ч гэсэн. Яг тийм хаан банкны би бүр хүний нөөцийн судалгааг харсан байхгүй. Эмэгтэй захиралтай хаан банк өөрөө. Эмэгтэй CEO-тэй. Тэгээ маш эмэгтэй цөөхөн мега компани эмэгтэй CEO. Тэ ингээд өөрөө ингээд судалгаагаа харуулж байгаа хгүй лекц тавиад. Тэнгүүд ийм дөрвөн шатны удирдлага байна гэж бодоход одоо банкны менежер нь ч юм уу тэнд бол эмэгтэй хүн амар их байдаг. Тэгээд удирдлагын юу н шат ахих тусмаа эмэгтэй хүний тоо шууд 20-20%-аар буурсаар агаад яг тузын одоо хамгийн том хэсэг байна шүү дээ. Тэгээ удирдлагын одоо тийм юмн дээр эмэгтэй хүний тоо маш бага болждаг. Нэг 10 хэдэн хувьтай л байдаг.
Гэтэ 80%-аас эхэлдэг. Доогуур ингээд эмэгтэй хүмүүс алаад байдаг байхгүй. Тэ ингээ амар ихэнх менежерүүд, ихэнх одоо юуны хэсгийн ахлагч мэдгүй дарга жижиг даргууд бол амар хийдэг мөртлөө яг үнэхээр шийдвэр гаргах төвшөнд очиод ирэхээрээ эмэгтэй хүн аягүй баг болдог юм байна л та. Эндээ юу харуулж ин гэхээр эмэгтэй хүн тийм том хэмжээнд очих золиосыг гаргаж амжихгүй хүүхэд гэр бүл гэд ингээ явцдаг. Бид нар дунджаар эрэгтэй хүнээс 8 жилийн хойно явдаг гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр бид нар бүх юмаа золиослж ээж эрэгтэй хүний төвшөнд очино. Maybe in my 40s эсвэл 50s дээр ч юм уу тийм. Хүүхэд мөхт 1-2-ыг л гаргасан эсвэл хүүхдийнхаа бүр амьдралд ерөөсөө оролцдоггүй бол бид нар тэр төвшөнд очиж чадна. Үгүй бол бид нар 8 жилийн хойно, дунджаар 8 жилийн хойно явдаг. Баахгүй юу? Хүүхэд мөхтөн дээр илүү баахан хүүхэд гаргасан гэж бодъё л тоо. Тэгэхээр энэ хүүхдүүдэд 1-2 жил гарахгүй л болохгүй. Тэгэл насан туршид нь ингээд ээж нь take care-лэл явна гэдэг ч юм уу. Тэгэхээр одоо Анжела Меркель гээд том эмэгтэй шийдвэр гаргадаг төвшний мундаг эмэгтэйчүүдийг харах юм бол ихэнх нь хүүхдгүүлээд юм байлээ. Би өндөр юм ярьж байгаа шүү гэхдээ. Одоо химийн Ангела Меркель чинь хизээч хүнтэй суугаагүй, хизээч хүүхд гаргаагүй байжээч Английн Германы канцлер айгүй олон жил хийж байгаа байхгүй тий. Гэхдээ бас мундаг гэр бүлтэй Маргарет Тачер бол гэр бүлтэй байсан юм байлээ. Гэтэ тэр нь хэр золиослогдсныг бас бид нар мэдгүй. Гой кинонууд гэдэг юм. Гой яадаг вүлээ цамцын эндүүд шимдүүд тэгээд идэв штэ. Тэр нөгөө Crown дээр амар гой гардаг тий. Тийм. Би нэг хэсгийг нь харж ирсэн юм аа. Өөрөө ч нэ ажилтаа байсан ч гэсэн нөхрийнхаа цамцын эндүүд ч өгч мөөд ч. Тэгээ хоол моолоо хийгээд байдаг байхгүй амар. Кинон дээр бол тэгэж гарч байсан. Амар тэр нь надад бүр амар санагдчихсан. Тэгэхээр эхнэр нь Английн Prime Minister заяа. Нөхөр нь тэгээд хоолоо хийлгэх гэж сууж ингээ бадтаа. It's crazy. Тэр үе бас өөр л дөө. Тийм. Тэгээ одоо юм өөрчлөгдөж байгаа хөө. Тийм ирээдүйд ер нь амар өөр болох хаа. Эмэгтэйчүүд илүү олон нөгөө нэг тийм өндөр албан тушаалд очих байх гэж би бодож байна. Тийм зоолоо их ч айгуу гоё ярьдэн шин нэг нөгөө асархын эдийн засаг гээд биднэрт дэмжлэг хэрэгтэй байна. Тэгэх юм бол эмэгтэйчүүд илээх ажиллана. Гэтэ хүүхдүүд хоцрогдохгүй, хүүхдүүд хайраар дутахгүй. Тэгээ бид нэр эмээ гэж байдаг тулдаал нэрээ survive хийж байгаа гэл. Одоо манай хүүхдүүдийг ээж харж байгаа. За дараагийн захийг сонсъё. Karma is real гэдэг захиа байна. Бүгдээрээ сайн уу R-Secret-ийн энэ захиаг биш сэтгэлэн голоор шийдлээ гэж байна. Энэ захидал минь эгчимийн тухай юм л да. Эгч минь хэдэн сарын өмнө нөхрөө зуурдаар алдсан юм. Тэрний хөдөө мал маллаж амьдардаг айл. Тэр нэгэн гайтай өдөр эгч минь аймгийн төв рүү ажил хөдөлгөөр явсны дараа нөхөр нь бага охиноо дагуулж айл руу яваад оройдоо гэрлүүгээ буцацсандаа машины осолд ороод хөргөө ах маань өнгөрч охин нь ухаангүй хид хонсон. Энэ хооронд манай гэр бүлийнх нь охиныхын төлөө залбирч шаардлагатай амжилтыг хийлгэн эгчийнхээ хажууд сэтгэлийг нь дэмнэн хажууд нь хид хонов. Азар дүмэн тэр амар хослоос хүнд гэмтэлгүй эсэн минь үлдсэн. Одоо энэ л үеэс асуудал эхэлнэ. Ахын 49 хоног өнгөрсний дараа бид нар ярилцаж байгаад эгчийн хөдөлнөөс 4 хүүхэдтэй хот руу нүүлгэж ирэхээр болов. Тэднийх гэдэг айл банкнд 40 сая төгрөгийн өртөө бас бус жижиг сажиг дэлгүүр болон хүмүүст өртөө байж. Бүл муутай олон жоохон хүүхэдтэй хүн ганцаараа мал маллаад амьдран гэдэг маш хэцүү хүнд шүү дээ. Хэдэн малаа зараад бүх үр ширээ дараад үлдсэн мөнгөө хүүхдүүдэд хадгалаад амьдрэ гэж эгч шийдээд зарах гэтэл хадмууд нь хүргэн ахын ээж, эгч хоёр охин дүү нар хараач сүхээд мал аж ахуйг нь булаацалтаад буу юм болвоо. Бүр амьдарч байсан гэрээг нь хүртэл булаацалтах. Ингэж аав ээж хоёр маань буу юм болж арай гэж банкны өрөөгийн даруулв. Энэ хооронд том охин нь хадмын талд байсан бөгөөд бүх зүйлд ээжигээ буруутгаж ээжтэйгээ харьцахгүй байлаа. За тэгээд хот руу нүүж орж ирлээ. Том ахын хашаанд гэрээ бариад хүүхдүүдийн сургууль цэцэрлэгийн асуудал шийдэгдээд их сэтгэл санаан дээрдээ зирв. За том охиных нь хичээл амраад хөдөөнөөс ирлээ 13 настай. Бас хадмуудын өдөөн хатгалгаа дарамт сүрдүүлээ ээж аав руу ич рүү минь л ирсээр байлаа. Хүргэн ахын охин дүү нь илч рүү байнга залгаж чаад бичиж хаа байгаа газар чинь очиж ална. Ахынхаа гал голгонтыг авна. Яа гээ гих мэтэр хараадаг. Чамд юу ч хялгаахгүй гэдэг. Ээж аав руу болохоор хүргэн ахын эгч нар нь шундлын тулам цагдаад өгөн гих мэтэр тэнэг үг шицээр л байлаа. Бид энэ хооронд эгчийг том охины сэтгэл санааг
өргөх гээд өрхөдөө хадмын талд нь хараа хяналтгүй газар өсвөр насны охиныг үлдээхгүй гэд байдгаал барж идгүүлээ. Сэтгэл зүйч нийгмийн ажилтнаа уулзч аль болох явуулахгүй байх талаас нь их л хичээв. Гэтэл саяхан ихч охиныгоо хадмуудад нь энэ болж байгаа бүх үйл явдлыг хэлдэг. Мөн ээж загнадаг, дарамтлагдаг, эмээ өвөө ингэдэг тэгдэг гэд ер нь энд байгаа бүх зүйлийг маш худалдаагаар бичиж ярьдаг байсныг нь олж мэдээд хөдөө явна хідэн морой уяач болно гих тэнэг яриаг нь төвчгүй загнасан байгаа юм. Тэгсэн чинь аавынхаа охин дүүг дуудаад бие заслаа гэж гараад гэрээсээ оргосон байвал яах вэ? Бид нар ч цагдаа сэрэлэх болоод бөө юм болж хатан талаас нь охиныг нь асар хамгаалтандаа авна гэсэн ам мөчийг авлаа. Миний хардаж байгаагаар хадам талын хүмүүс нь үлдсэн хідэн малыг нь авах цаад санаа нь охиных нь тархийг эргүүлэх байсан баг. Миний ихчтэй өгч байгаа зөвлөгөө бол шүүхэд гомдол гаргаад хүүхдүүдтэй ногдох хувийг нь малаа аваад үлдсэн өр ширээ дараад зүгээр сайхан шинээр эхэл гэсэн юм. Өрийнхээ үр хүүхдийгч бодохгүй дөрвөн унчин ачаа нүцгэн хөөж явуулах сэдэлтэй их хүн дүүгийнхээ ахынхаа дөрвөн жаахан хүүхдийг идэх хоолгүй орох оронгой байлгах сэтгэлтэй их хүмүүс байна гэж бодохоор дотор хаалмаар. Бүтэн 15 жил айлын зарц нөхрийн хадмуудынхаа гарын шүүс болж хамаг муу муухатай зуулсан ихчийг минь бурхан заанаас нь хангалттай зовлоодоо одоо жаахан амар гэж ийм зүйл тохиолдсон юм болов уу да. Яг ихчиг минь ийм байдалд амьдарч байгаа олон эмэгтэйчүүд энэ бүхнээ нугаад амьдарч байгаа гэхээр хүний өнөргөө шунлын туйл болсон хадмууд хүний сайхан үрийг хайрлаж чадахгүй амьдын тамд байлгаж байгаа нь харамсалтай. Ийм хүмүүсийг хорвоод хахад хитрхи хүнд байдаг байх. Эцэст нь хилээд ихчигээ азар нөхөр хадмуудынхаа гарт өхөөгүй үйлцэнд баярлаж байна. Би өөрөө 23 настай 10 сартай хүүхэдтэй. Дөнгөж амьдрал төл тавьж байгаа болохоор ихчигээ яаж нь бүхнийг туулж твчиж нууж байсанд нь үнэхээр хүрвдэж байна. Эцэст нь хань ижлээ зөв сонгороо охтууд минь ядаж аав ээж удам судрыг нь харж байгаарай. Айлан модноос хизээж хоол ундаггүй юм шүү. Ийм байдал байгаа эмэгтэйчүүд байгаа бол илүү олон хүүхэд төрүүлээгүй дээрээ зүгээр л зугтай асаал амьдрах арга олдчил таараа. Тэр хүмүүс хэлэхэд үеийн үр хизээж хаалгаа андуурдаггүй юм шүү. 25 оны 1 сарын 24. Үеийн үр хизээж хаалгаа андуурдаг юм шүү. Sounds crazy. What do you think it's interesting. Жохи feminist дугаар болчлаа. Sorry, not sorry. Тэгэхгүй гэхдээ хадмад нь одоо бас хүүхдүүдээ сайхан хөдөө өсгий гэж бодсон ч юм болоо. Тий? Бас ингээ ярилцаагүйгийн л юу л байна л да. Бас ийм төлөв юм хэлээгүй учраас тий ингээд assumption-ууд үүсэж байгаа байхгүй тий. Шууд нүуний монголоор буруу нөгөө нэг одоо нөгөө юу штэ. Юу гэдэг юм бол нэрээ? Assumption. Яа. За би гинтхэн нөгөө нэг яг монгол болдохгүй. Сэтэл нөгөө нэг сэтэл бол гой сонсогч байна. Сэтэл гэх юм уу одоо нөгөө нэг юу буруугаар бүхнийг ингээд сэтлжүүлэх ойлгох тий. Тэгсэн болов бас тийж байсан байж магадгүй тий. Хоёр тал нь ингээд сайхан ярилцаад тий. За та хэд маань энэ малыг ингээд аваад ингээд хэдүүлээ энэ сайхан айлын өрийг нь дарыг гэдэг ч юм уу тий. Одоо таамаглал гэнэ. Таамаглал ахгүй assumption чинь. Юмыг баттаа мэдэхгүйж байж болох юм гэж бодох эсвэл урьдчилан төсөөлөх үед хэрэглэнэ гэж байна. Сайн ярилцах хэрэгтэй байсан баха. Тэр хүн ингэсэн эндэж яасан юунд те гэр бүлээ яах вэ одоо ингээд хадмуудтайгаа бас их сайн ярилцаад тэгэл мэдээж тэр хадмуудын бас магтсны тасархаа бас явж байгаа байхгүй. Тийм тэгэхээр бас гэхдээ хадмуудыгаа харах хэрэгтэй гэдэг дээр би бас санал нийлж байна. Санал нийлнэ. Ер нь нэрэл модноосоо бол хол унахгүй юм бэл. Өстой нэрээ. Санал нийлнэ. Бүхэн харах хэрэгтэй. Яс эмэгтэйчүүдээ охтуудаа залуусаа. Тийм. Тэгэд бас хүүхд нөхөр эхнэр чинь ээж автайгаа яаж харьцдаг юм бэ гэдэг бас аюул чухал. Тийм. Бас дараагийнх нь аюул ойрхон сэдв биш. Уул усны ойр ураг төрлийн холон дээр амар сэдвтэй юм бэ. Тий. Хамотон садны холон дээр гэдэг шүү дээ. За. Энэ захидлыг унших хүмүүс бүгд нь өглөө өдөр орой мэндэ. Би одоо 16 настай, ээж дүү нартайгаа амьдардаг. Багаасаа аавгүй өссөн болохоор өөрийнхөө хэмжээнд биеэ даачсан гэхэд болно. Манайх дундаж амьдралтай дутагдах, гачигдах зүйлгүй айл.
Өмнө нь санхүүгийн асуудал нэг их оролцоод байдаггүй байсан ч сүүлийн үед заавал оролцохоо зөөр аргагүй болоод байдаг боллоо. Манай ээжийн талынхан их олуулаа. Манай ээж хүнд тусрах уу, буян болон та нарт буян нь ирнэ гэд хүн их мөнгө зээлнэ, хүнд их мөнгө зээлнэ. Ихэнхдээ буцааж авч чадахгүй. Хамгийн муухай нь хамаатан садан ойрын төрөл хүмүүс байж л 3-4 саяар нь зээлээд буцааж өгөхгүй. Эсвэл ээжийг минь нэлэг бариад багасгасаар заримдаа бүр 200 мянгаыг л буцааж өгнө. Биднийг тийм баян хангалуун гэж боддог бололтой. Үнэндээ бол 3 хүүхдэд тижээж яваа өрх толгоос нь төрсөн дүүгээсээ цалин хадгаламжнаас нь хороож ингэж байхаасаа бол ах эгчнэр нь ичгэл хэрэгтэй. Дүндрэнч бас 2-3 саяар нь зээлнэ. Зарим нь л бүтэн өгнө. Үнэхээр гомдмоорч юм шиг. Тэгээд тус болоод гийгүүлдэг болч яа гэсэн. Ээжийг минь жолооч шиг л байн хөдөөнөөс ирсэн юм инээ тэрээгээ зөөлгөн. Буцаад ийм тус түүч байхгүй. Үнэхээр заримдаа хэрэг болоход завгүй байн чадахгүй надад мөнгө авахгүй гихчлэн үнэхээр гомдмоор хүмүүс. Ээж минь үнийг нь мэддэгч миний үгийг тоодоггүй надаас нууцаар хүртэл мөнгө зээлчихсэн байдаг. Хөдөөнөөс ирэхээрээ эхнэр хүүхдүүдэд агуулад л манад ирчихнэ. Манай хоёр өөрөө өөрсдөд маань болдогч нэмээд 3-4 том хүн ирэхээр яаж байсан угаасаа жижигддэг. Тэгж байхад л өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалтна гэдэг шиг байнга голно. Би бол нэг үгч дуурах дургу угаасаа намайг жаахан байхад эцэггүй инээ тэрэ гэж хүүхдүүд нь их дээрлэх нь. Өөртөө ч хүүхдээ өмөрч иймэрхүү үг хэлдэг байсан. Үнэхээр гомдмоор ядаргаатай хүмүүс. Зарах болохоор уурлаад чамаагүй дуудаад л зарна. Тэгээд ажил хийж сураагүй гэж ярина. Яг үнэндээ бол үеэлүүд ундаасаа хамгийн их зарагдаж тусалж байгаа нь би л байдаг. Мөнгө зээлж байгаа бол тэрийг буцаагаад л авдаг баймаар байна. Надад бол хамаатан садан байх огт хамаагүй. Хувь хувьсгалаа ялгах л хэрэгтэй. Сүүлдээ хэрэлдээж чамаагүй өөрөө нэхэж авч бай гэж боддог боллоо. Ингиж хүнд ашиглуулж байгаагаа мэдсээр байж амьдраад л байх хүсэл алга. Тийм шүү. Damn. This was a rant. Yes, true. Би бас та нэрэ хүнд мөнгө зээлэх амар дургу. Тэгээ дараа нь resentment болдог байхгүй. Хүнд мөнгө зээллээ дараа нөгөөх нь нэг ямар хэцүү гэж болж байна. Өөрийнхөө мөнгийг тийм нэг хэцүү. Тэгээ дараас нь нөгөөх нь за ойрын хамаатан садан бол бүр хэцүү те ингээд муухай нэгч чадахгүй. Тийм гэмтэй юм шиг би өөрийнхөө мөнгийг авах гэж гим ийцэн юм шиг мэдрэмж өгөөд өгдөг байхгүй. Тэгээ за ах нь одоо тийм ах нь одоо энэ ажлаа хийчихвэл одоо яг гай болно. Хэдэн хоног тэгж явдаг чинь тийм. Бараг ер нь мөнгө зээлж байгаа аваад ерөөсөө энэ бол зарлага гэж бодох хэрэгтэй юм шиг санагдсан. Би бол сайн санааны үйл гэж бодож тийм ингээд за ашиг би энийг чам мөнгийг өгье. Олон төрс өдөр чинь бэлгээ бодчих ашиг зүгээр. Гэт ийм байдлаар би бол маш ховорхон мөнгө гаргадаг. Бүр үнэхээр ингээд дотны тэгээ яг хөө тэр хүнд буцааж авахгүй байсан ч яах вэ гэж бодсон үедээ л би мөнгө зээлдэг. Үгүй бол энд мөнгө зээлэх өчнөө опшн байна. Тийм өчнөө аппликейшн байна. Тэгээ өөрөө уучраа олоод ингээ мөнгөө зээлээд уучраа ол тий. Үнэхээр амьдралд нь хэцүү юм тохиолдоод одоо гинтийн өвдөх ч юм уу. Нэг тийм тохиолдолд бол туслахад бол асуудал байхгүй л тий. Бусдаар бол зүгээр тий өөрөө уучраа олоо нэрээ. Буйны ажил болоход баг өгчүүл амар баг тэр нь амар за окей би чам туслая. Энийг чам би зүгээр өгье гэвэл би бол зээлдэг гэх юм уу. Тэгээ одоо би 2 сая төгрөний авлагатай л байгаа. Тэгээ 6 байсныг 2 болгочиход байгаа юм. Тэгэл би бол тэрийг нэхгүй гэсэн менталититэй майндсеттэй байгаа. Тэгээд өөрөө өгөөл өгнөз өгөхгүй бол тэрвэз. Тэр машинаас ямар залуу буугаад ирээ. Хоёул дандаа нэг элдэг юм гой хүүхэн гой залуу харах юм аа. Ямар гой хувцастай хүүхэн мэ тэ бас. Тэ жоо харъя. Тэр залуу хартаа. Oh my god. What the fuck? Do I know him? No. No, фитнес хийдэг залуу л юм л да. Харин би Instagram-д харж ирсэн юм санагдаад байна. Хоёрыг нь харж байгаа болов? Харж байгаа хаагаа. Яг харчлаа. Эсвэл өөрийгөө харсан. Энд хүмүүс надад өөрийгөө хард юм ба. За. Энэ чинь талент тусгалтай. Энэ чинь амар Instagram дээр олон дагагч маагчтай амар залуу баха. Гэтэ жоохон too much юм те. Is it too much? I was like, oh wow. Энэ хоёр нь баг миний толгой шиг юм биш. Харин тий амар том юм те. Тэгэхээр ийм том 3 толгойтой байхаар ингээд макл өмсдөг бах те. I will show this. Гэтэ сая бол яг гоё тийм гоё л да яг юм фитнес. Чи бүр ингээд цус алдчихлаа гой залуу хараад.
Миний харин уруул ингээ өвдсөн юм аа. Энэ тас төрхөө. Ингээ нөгөө папа тэ нэг хит ингээ том ангачгаар ингээ энэ задраад ингээ цусаалтаад ш. Гой залуу хараагаар задартал инээмсгэлдэг байна шүү дээ. Амар хэцүү сэдвүү дандаа нөгөө нэг амар хэцүү сэдвүү ярьж ингэж байсан. Гин яа хоёлаа яг одоо эрэгтэй хүмүүс байсан бол яг амар гой хүүхэн харцсан ингээд ингэж байгаа хоёр эрэгтэй хүн байх нь шүү дээ. Үгүй гэж. What's up pretty face? Тэр шиг бит хоёр яг сая тийм үйлдэл гаргалаа уучлаарай. Гэтэ сайхны өмнө харц буруугүй гэж үгүй тийм аа. Тийч. Миний хувьд энэ гэхдээ сайхны категорид орохгүй. Сайхны категорид нэг орохгүй зүгээр л зэн ч үстэй. Би амьдар ийм хүмүүс харж байгаагүй байна. Ялангуяа Монголд ялангуяа иймэрхүү хүмүүс амар цөөхөн байдаг байхгүй юу? Яа. Хинхэн л нөгөө дандаа нэг юм ер нь хинхэл зүгээр жирийн хүмүүс ирж штэ. Гэхдээ яг Монголд бол яг ийм хүн харах бол ингээ вөө байдаг байхгүй юу? Яа гэхдээ энэ жим байдаг болохоор ялтчих байна. Энэ гэхдээ бид нар зүгээр л булчинлаг зарлуу хараагүй шүү сая. Үнэхээр булчинлаг залуу харлаа. Нөө лаг фитнес модельүүд л аха. Лаг тэмцээн юм. Бүр яг тамирчин булчинлаг залуу харлаа. Супер юм уу? Гоё. Би тэгтээ амар гоё биетэй, зүүн болно л гэж бодчих. Ер нь. Юу энэ байтугай. Тэгэж. Нөө бор тос түргцэн тайзан дээр байж ах юм шүү дээ. Нэг харсан чинь. Maybe I will mentally подкастынхаа дараа фитнес тамирчин болцсон. Бүх булчингаа ялгаж харуулдаг. За, дараагийн зах уншаа тий. Энэ аха. Ямар хэцүү зах. За, гал өнөх урт биш юм байна гэхдээ. За, читерийн хүүхэд гинэ. Дэм. Манай аав ээж хоёр намайг ямар ч хайраар дутаагаагүй. Өөрсдөө дандаа хүүхдүүдийн өнцгөөс байна тий өнөөдөр. Өнөөдөр хүүхдүүд маш өөрсдөө илэрхийлж байна. Баярлалаа. Энэ бол тийм ээ. Манай аав ээж хоёр намайг ямар ч хайраар дутаагаагүй. Өөрсдөө ч бас нэг их хайрлаж хүндэлнэ. Аав шинэ жилээр байгууллагын шилдэг ажилтан болсон гэж Вьетнам руу аялах эрхийн бичгээр шагнуулсан юм. Вау. Ээж аав хоёр ер нь тусдаа байж үзээгүй. Ийш тийшээ явсан ч хамтдаа явна. Энэ удаа ээжийн ажил нэлээд завгүй байсан болохоор явсангүй. Аав ганцаараа 14 хоног аялахаар явлаа. Ганцаараа. Аав Вьетнамд буугаад аяллаа влог хийж гэр бүлийн групп чат руу явуулна. Охиндоо авлаа, хүүдээ авлаа, их нэртэй бас энийг авлаа гэдэл бид нарт хамаг юмаа зориулж байгаа нь харагдана. Дүү бид хоёр ч ээжигээ сайхан л байг. Ээжтэйгээ сайхан л байв. Нэг өдөр оройхондоо ээж залгаад ээж нь ажил ихтэй байна шүү хүлээлгүй унтаараа гэж залгаж эхлэхээр нь тоосончгүй дүүг унтуулчаад өөрөө найз залуутаа уцаар ярьж өнжөв. Гиснээс би төгсөг хүрсэн оюутан насыг минь тааж байх болов гэд бичлээ. Найз залуу минь гадаад сурдаг учраас өөр цадл яриад 0 орох гэж явахдаа ээж ирж хоноогүй гэдгийг анзаарав. Ээж рүү залглаа уцаа авсангүй. Ээж хизээж гадуур хондоггүй. Бүр хамаатныдаа ихчиндээ дүүгиндээ ч хондоггүй. Гадуур хонох үнэхээр дургүй. Яад ч юм надад ажил дээрээ хонсон юм болов гэдэг бодол төрөхгүй байв. Ямар нэг зүйл буруудчихлаа гэдгийг gut feeling-ээр мэдэрч байлаа. Тэгэд ээжийг хүлээв. Нүүрний будг нь арилжчихсан, хувцс нь хазгаа мөрөө сандарчихсан бүх зүйл ойлгомжтой байлаа. Ээж аавыг араар тавьсан байв. Би ээжд юу ч хэлээгүй. Аав ч хэд хоногийн дараа ирээд юу ч мдээгүй нэг л их аз жаргалтай гэр бүл. Би л аз жаргалгүй. Би ээжийг үзэн ядаж тэр үйл явдлаас хойш олигтой дуурхаа болсон ч аавыг битгий мэдээсэй гэж битүүгэн хүснэ. Хүний өмнөөс санаа зовно гэр бүлээ сүрүүлэхээс айна. Гэтэ үнэн хизээд ялдаг юм байлээ. Аав мэдсэн, бүүн хэрүүл, ээж хэдэн өдөр тасралтгүй уйлсан, аавч бас сүлдээ өгч дуурах тэнхлгүй болж ээж рүү хараад л уйлаад. Хэдэн өдөр том шиг л өнгөрөв. Би ээжтэй гутаж аавгаа өрөвдөж байв. Охин хүү төрүүлж өсч хинч биш байхаас нь уралж хамт байж 20 жил хайрлаж гисэн эхнэрээ миний аав уучлав. Тэр уучлалтанд миний аав хамгийн том хайр гэр бүлээ гих сэтгэлийн хат оршиж байлаа. Ээж аав хоёр гэвлэрээд бид буцаад аз жаргалтай яг өнгөшөө гэр бүл болсон ч миний хувьд би ээж аавхаа хиндэн ч итгэхэ болов. Насаараа ханилсан хайраа хуурсан ээжийг дахиж хуурахгүй гэдэгт насаараа ханилсан хандаа хууртагдсан аавыг ч бас зөрүүлж хуурахгүй гэдэгт би итгэхэ болов. Би хинт ч итгэхэ болов. Тийм их сэтгэлийн зовлон үүрч явхаас сэтгэл эмтэрч байлаа. Найз залуу бит хоёрын холын зайны харилцаач нэгэндээ их үнж маш их хайраар нэгнээ хайрлана. Холын зай хизээж хэцүү мэтэр шантралгүй 3 гаруй жил үерхэж ирээдүйд суух нь тодорхой мэтэр нэгэндээ харьцнаа. Би хүн жан
үнэн ч зантай. Бүх юмыг үнээр нь хэлнэ. Юм нууж юр төсөхгүй. Уг нь бол гэр бүлийн ийм хар бараа асуудлаа хүнд ярих шиг тийм тэнэг зүйл байхгүй. Гэхдээ найз залуу бид хоёрын харилцаа гэр бүлийн асуудлаа ярихад ч тэр хүн ойлгондоо гэмээр дутаа учир би тэр хүнд сэтгэлийн шаргаа нээхээр шийдэв. Тэр хүн ч бас намайг хэсэг яагаад өөр байгаагийг асууж юу болохгүй байгааг хэлэхгүй байгааг урам хугарч байлаа. Би болсон процессыг бүгдийг нь ярив. Найз залуу минь намайг их ойлгож татварлаж аавын өмнөөс харамсаж байлаа. Хайртай хүн минь намайг ойлгож хайрлаж гэр бүлийн асуудлыг минь жаж хийхгүй байгаад би их баярлав. Угаасаа энэ хүн жаж хийхгүй дээ гэж бодсон болохоор хэлсэндээ их сэтгэл хамарч байв. Нэг том ачаа аваад явчих шиг л болов. Гэтэл хугацаа өнгөрөх тусам найз залуу минь надад итгэх болсон мэт үйлдэлүүд ажилтдаг болов. Yes. Хинтээ хаана байгааг үргэлж асууна, уцаа авахгүй алга болж сандарч баахан залгана. Эрэхтэй хүн таамд байлгахдаггүй болов. Тэгээд нэг удаа найзуудаа гараад нэлээд согтуу над руу залхтаа хэлсэн. Харин ч маш их хайртай бас хайрыг гэр бүлийн асуудал надаас нугаагүйд би маш их баярлалсан. Мэдээж надад итгэж ярьсан гэдгийг хайр нь ойлгож байгаа ч харин танаа хажээс бол чамайг тэгж төсөөлөд үнэхээр тайван байж чадгаа болчихлоо. Ээжиг чинь ботгоор л 20 жилийн дараа миний хайртай эхнэр намайг 20 жил хайрлаж надад хөөрхөн хүүхдэд төрүүлж өгсөн ч хуурчих болох юм шиг санагдаад над үнэхээр хэцүү байна гэдэгт цөрхлээ уйлав. Хайртай хүний ийм тийм зүйлээс болж шаналж байгааг сонсоод хичнээн би ээжээс тэс өөр хүнч хизээж би хайртай хүнээ хуурахгүй ч гэсэн би ээжийнхээ охин нь байв. Найз залуугаач би чи надад итгэдэггүй юм уу гэж буруутгаж чадсангүй. Ээж нь нөхөр бүр зогсохгүй үр хүүхдээ мумартан өөр залуутай унтсан байхад миний найз залууд ч бас хичнээн би өөр хүнч гэсэн юу мэдрэгдэж байгааг би ойлгож байлаа. Найз залуугаасаа тэр үед уучлалтгүйж би өөр хүн шүү хайртай итгээрэй гэж зөндөө амласан хэдий ч найз залуу маань тэрнээс хойш ганцчудаа тэр талаар яриаггүй. Намайг хардаж сэрдэгэ болсон хэдий ч би өөртөө итгэхэ болов. Ээж бас аавд ийм хайртай байсандаа аавыг минь бүхий л бид хайрладаг байсандаа тэгсэн хэрнээл хуурсандаа би ч бас найз залуугаа одоо бүхий сэтгэлээрээ хайрлсан ч би хуурах болов би ч бас одоо биш юмаа гэхэд гарчгаад нөхрөө яваад өөр хооронд өөр залуудаа унтах болов гэдэл би одоо хичнээн үнэнч сайн найз охин байж ирээдүйд сайн эхнэр байж сайн ээж болсон ч тэр бүхний дараа би хуурах болов би мэдэхгүй байна. Би тэгэх хүсэхгүй. Миний уур хурж нулимс урсаж байгаа ч гэсэн би тэхгүй гэж бат итгэж байгаа ч гэсэн мэдэхгүй болчихсон. Читрийн хүүхэд чидэл байх шиг. Вау. Эмэгтэй читрийн талаар ингээ сторид орж ирсэн би маш их баяртай байна. Бид маш их баяртай байна. Баланслаж өгч байна. Үнэхээр сайхан баланстай гоё тухай оруулж байна. Магадгүй энэ эрэгтэй хүний асуудал биш, бидний хүний асуудал юм байна гэдэг миний одоо conspiracy байна. Хүн өөрөө амтан учраас physical юм хүссэн баг. Тийм. Өөр ганц амтантай насаараа амьдрах пингвин биш учраас тэгчих. Би бас тэгж бодлоо. 40 гарцсан аав ээж нар биш үү тийм үү? Maybe аав ээж нь intimate relationship байхгүй болцсон байж магадгүй. Тийм. Тэгээд аавыг нь явсан хоорондор maybe she had the only chance to have a sex with a man. Тэр нэг шиндээ passionтай гоё тийм байсан байж магадгүй. Тэрэндээ ээж нь хөтлөгдөөд явсан байж магадгүй. Бид нэр тэрний буруутгах болохгүй. Мэдээж буруу. Гэхдээ одоо бас ээж нь бас хүсэл тачаал байсан байж тараа тэгээ тэрэндээ хөтлөгдөөл тийм хийцэн байна. Тэрнийг яхаа уучлаад ингээд яаж болох байхаа мэдгүй 10 Гэтэ яг юу нь угаасаа л болт юм байна гэж. Аль талтаа. Тийм. Эмэгтэй зөвхөн эрэгтэй хүн секс хүсдэг биш шүү дээ. Эмэгтэй хүн ч гэсэн секс хүсэж байгаа шүү дээ. Яаж байгаа байхгүй юу? Тийм. Тэгэхээр аль нь л хуурдаг. Тэг би бол statistically баг ойрхон байгаа болов уу гэж бодож байна. Аль нь адилхан хуурдаг. Тэгээд ойрхон эрэгтэйчүүдийг хамгийн их буруутгадаг нь social дээр ингээд ил болдог нь эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийг ил болгодог нь яагаад юм бол нэр юм? Гэхдээ би бол эмэгтэйчүүдийг илүү буруутгах эмэгтэйчүүд баригддаг юм болов гэхгүй юм болов. Эсрэгээрээ тийм эмэгтэй хүнийг буруутгахын хувьд бол эмэгтэй хүнийг илүү буруутгадаг юм шиг санагдав. Эмэгтэй хуурцсан байхад бол өстой crazy яхан гिचгээр нь дуудаад явах хэлгүй дээ. Эрэгтэй хуурах бол за яг тэ эр хүн юм чинь нэг удаа хамгийн олон нөгөө одоо мэдэгдэж байгаа нь бол эрэгтэй хүн байд нь штэ. Нэг бол одоо супер од тэр ингэжээ гэл дандаа л одоо тэ Анжелина Жоли, Моника Беллучиг тэр жүжигчдэд хуурчаа гэдэг те. Эсвэл эмэгтэй хуурдаг юм болоо. Эсвэл тэгээд
эмэгтэй хүн эсвэл мэддэхгүй ингээд Эсвэл маш ховорхон тоон бага байна уу эсвэл дарж чад. Эсвэл эрэгтэй хүн драматически шичээрэр хомъё гэж хэлдэггүй болохоор тийм юм болов уу? Тийм. Тэр нь эрэгтэй хүний үед бас жоохон юм дорд болч биш. Өөрийнхөө өмчийг алдсан учраас аль болох хэлэхгүй хайлтгүй нуудаг. Эмэгтэй хүн болохоор dramatically бүр ингэж амар тэрнийг ингэж fuck that guy гэж ингэж he's a cheater юу гэж ингэж ингэдэг байж магадгүй. Мэдгүй байна. Их олон хууралтын сэдвүүд гарч ийн. Амар дугаар байна. Ер нь гэхдээ айгуу гоё баланстай айгуу гоё явж ийн л гэж би бодож байна. За би ерөнхийдөө бас уучлаарай. Дахин гарах хэрэгтэй төхөж байна. Тэгээ нэг цагт уншаад тэгээд яг бүгдийг нь уншихаар амжих болов. За ямарс нэгийг уншаа тий. За тийм нэг уншиж. Гэр бүлийн ганц асуудал. За хоёр аав гэж тий. Чи энэ шүү дээ тий. Гэр бүлийнхээ ганц асуудал нь би юм шиг. Би одоо 18 настай. Бага байхаас л жоохон чанга гараар өссөн гэхүү дээ. Байнга биш ч гэсэн хаа нэг суран бүс, цэнэглэгч залгуур гэдэл эднэрийн амтыг мэдэрч өссөн. Тэгтээ бараг гинхэн хүүхдүүд л үдсэн байх гэж бодож байна. Зохиулж зодуулах нь тийм сүртэй зүйл биш л дээ. Хамгийн хэцүү байдаг байсан зүйл нь бол одоо ч гэсэн тэдний хилдэг үгс нь цанаал нэг тийм хүнд бодох төдийдл цээжин дээр маш том чулуу тавьчихсан юм шиг санагдаж нулимс урсчихдаг. Хол очиж үхээрээ ардаас ч аяг будаач өрөхгүй шүү. Дахир дутуу болчвол асраад байж чадахгүй шүү гэх мэтчилэн хүнд үгнүүд ч байна. Арчаагүй, ажилгүй, юу ч хийж чадахгүй, тарган бүдүүн, царай муутай, авьяасгүй, эргүү тэнэг гэдэл байн сонсоор байгаа дасал болчихсон үгнүүд ч гэсэн байгаа. Гэрт басан бүхий л асуудлуудын буруутанд бий юм шиг. Хандаж бүхий л буруу над дээр ирдэг. Өөрийгөө өмөрчж болдоггүй. Дандаа тайлбар тавьж гонгнож байдаг юм л бол ууралж байдаг ядаргаатай хүүхэд нь. Ах бол анхны хүүхэд дээр нь анхны ач зээ хүү гэдгээрээ бүхнээс илүү эрхтэй мэтэл байдаг. Тэгтээ надад тийм ч муухай ханддаггүй. Бид их дотн 2 насны зөрүүтэй болооч тэрөө цуг өссөн. Би ахтай хайртай ч гэсэн маш их атархаж тэрнээсээ болж үзье яддаг. Яагаад тэрэнд л бүх анхаарал халамж хайр очдөг юм бол гэд их гомддог байсан. Намайг 10 хүрдэг жил бид дүүтэй болж жинхэнэ хамаг хайраа дүүдээ асгадаг байсан ч бас л айлын багна гэдгээрээ нөгөө л миний хүсдэг анхаарал халамж ахаас дамжаад над дээр биш шууд л дүүдээр очихсон. Дүү минь бол гэрийн ганц босс хамаг бүдүүн даргал болсон. Ах минь том болж тустай гарахад би айлын том болж үлдсэн ч ямар ч ялгаа байхгүй. Харин ч илүү их дарамттай хэцүү болсон. Хичнээн ном гээд стресс дарамт ихсхийн хэрээр гэртээ очиж хичээл ном юм биш үү sorry. Хичээл ном гээд стресс дарамт ихсхийн хэрээр гэртээ очиж тайвшрах биш бүрэл ихсэн. Тэрийгэ хий, энийгэ хий, хаагур хэсэд байдаг юм гээд заримдаа бас би чинь хүүхэд юм чинь эрхлэхийг хүсэх нь мэдээч үү дээ. Тэгэх бүртэл том болчиход яагаад маялаа дүүтэйгээ барьцаад байдаг юм. Дүүдээ амттай юм авч өг. Чи өчнөө идэж уучгаад л гээд би энэ гэрийн гишүүн хүүхэд нь биш юм шиг л аашилдаг. Өөрийгөө том болсон юм чинь өөрийнхөө сонсдог байсан, мэдэрдэг байсан зүйлсийг дүүдээ мэдрүүлж болохгүй гэж боддогч дүүд хамгийн муухай харьцаж байнга загнадаг, хаяа гарч хүрдэг жинхэнэ утгаараа шулам ихчин болчихсондоо гимшээд үнэхэр хэцүү байдаг. Уурлахгүй дээ гэж бодсон ч жоохон зүйл болвол дүрс хийж уурлаад тэр жоохон дүүгээ дандаа буруутгадаг. Үнэхэрийн муухай хүн болчихсон байх юм аа. Ингээ бодохоор гэрийнхээ ганц асуудал нь бий л юм байна да. Эмэгтэй хүүхэд байсан уу? Эмэгтэй хүүхэд юм байна. Тэгээд ах нь нэг ах. 2 насны зуруутай ах. Дүүн эрэгтэй хүүхэд юм болов. Эрэгтэй хүүхдийг ингэж хайрлж өсгдөг соёлтой айл юм уу? Харин тийм тий. Тэгээд охтуудыгаа загинж зогддог. Охтууд нь ажил хийх ёстой. Гэрийн юм 85-г шанаг угаа хаанаа шалаа угаа чи. Тэ нэг тиймэрхүү бас соёлтой айлууд байдаг юм аа. Охтуудыгаа жоохон. Охтуудыгаа нэг эрэгтэй хүнд бэлдэж өгдөг. Эсвэл эсэргээрээ эрэгтэй хүүхдүүдийнхээ амар эрт ажил хийлгээд мал дээр гаргаад охтуудыгаа сургууль боловсрол явуулдаг айлууд ч бас байна. Их сонин ир имээр нь ялгачих гад байдаг бас юм байгаа бах. Яг би бас ойлгож байна уу? Би бас охиндоо муухай зан гаргачтیں۔ Тэнгүүд миний охин дүүнэртээ муухай зан гаргадаг. Тэгээд би болчих юм бол миний охин болчих юм бэл л дээ. Тэгэхээр энэ бол эцэг ихтэй л эцэгхийн л асуудал надад ч тийм. Өөрөөсөө өөр төр буруутай гэж бодох хэрэггүй. Чамд асуудал бол байхгүй бах гэж бодож байна. Өөрийгөө буруутгалаа байвал you're gonna be a victim mindsetтэй. Тэгээд айгүй хэцүү болно. Тэгээд ойр тайвын ч бүх хүмүүс чамайг чи л буруутай чи гэж дээдэг болно. Тэгэхээр өөрийгөө буруутай гэж бодож болохгүй. Тэр бол ойр хавд чинь бага хүмүүсээс шалтгаалж байгаа маа.
Тийм тэгээ чи 18 настай юу л буруу хийв гэжтэй тий. Тийм болохоор миний зөвлөгөө бол хичээл номоо сайн хийгээд гадагшаа сургуульд яваад тэгээ сайхан 4 жил байхгүй байжгаад тэгээд ирээд тусдаа гарах гэдэг сайхан зөвлөгөө байна. Яа. Ой. Өнөөдөр айгүй гой захинууд уншлаа. Гой ч гэжтэй одоо юу. Ер нь хүн сэдвүүд байна. Сэдвүүдээр айгүй тийм хүнд сэдв бичсэн. Дандаа өсвөр насны тэгээ жоохон хүмүүс байна. Тэг бүгдээрэнд нь одоо өөрийгөө бити буруутгаарай л гэж хэлээ. Тийм тэгээд хичээл намаа сайн хийгээд тийм ингээд чи хувь хүн гэдэг зүйлээ айгу гоё болгох хэрэгтэй, эрүүл ах хэрэгтэй, ментали сэтгэл санааны хувьд өөрийгөө бас тэг голж гоочлохгүй, эрүүл тийм байхыг хичээгээд мэдээж энэ нөхцөл байдалд бол хэцүү бах. Гэхдээ ямар ч байсан бүх юм сайхан болно гэдэгт итгэж байна. Бас өөртөө ч гэсэн итгэх хэрэгтэй. Амьдралыг муухайгаар харуул тэгэл муухай л байдаг. Хичнээн нөхцөл байдал муухай ч гэсэн би энэ нөхцөл байдлыг яаж сайжруулах уу, яаж гоё болгох уу гэдэг талаас нь хэцүү ч гэсэн хараад явбал арай жоохон дээр. Гэтэ бас хэцүүлтэй. Амархан юм бол байхгүй. Саяны нуун читрийн хүүхд нөгөө ээжийнхэн тухай найз залуудаа хэлсэн биз дээ тий. Тэгэхээр эрэгтэй хүнд бас хэлж болдгоо бас байт юм шиг үлээ. Дараа нь тэрний эсрэг чиний эсрэг бас ашиглах гэдэг төрлийн эрэгтэй хүмүүс бас байдаг гэсэн. Одоо өөрийнхөө бага насны травма ч юм уу тийм юм тохиолдчихсан тийм янз бүрийн юм хэлчихээр дараа нь чи угаасаа тийм бидтэй чи тэгдэг үсттэй гэдэг ер нь чи тийм хүн бидтэй чи тийм бидтэй гэд дараа нь тэрнийг ингэж муухайгаар ашигладаг ер нь хүмүүс бас байдаг шүү. Тэгэхээр хинд бас юу хэлхээ бас айгуу сайн бодож жаад хэлвэл зүгээр. Гэтэ тэр талаас нь харахаар амар өөдгөө байгаа сте тий. Хамгийн very өөдгөө. Best friend чинь чиний партнер чинь чиний хайр чиний хүүхдийн аав болох хүн эсвэл аав чинь дээ ингээд тэр хүндээ юмаа хэлж чадахгүй юм бол өөр хинд хэлэх юм. Тэг тэрийг нөөдөөс чинь ашиглаж ийна гэдэг чинь их гоё хүн бол бас биш үү? Гоё хүн биш тэр бол муу хүн шүү. За би уг нь 4 цагаас ажилдаа байсан боловч 3:30 гэхэд ирсэн бай гэсэн заавар ирлээ. Тэгэхээр одоо ингээ гарах хэрэгтэй болох нь 4 загтал байна. Чи унших юм уу эсвэл газараас ууцсан. Энийг гэхдээ ингэж болж ийн дахид загтал уншиж чадахгүй учраас энэ 4 загтлыг скриншот хийгээ пост болгож оруулвал яах вэ? Бас гоё юм биш үү? Эсвэл дараагийн 45 уншчих юм уу? Шааш. Зочныгээ 45 л биш. Тийм үү? Үгүй эн чинь шувтарчдгүй юм энэ өмд чинь. Энэ ташаан дээр байдаг юм. Гар ингээ орчлоо шүү дээ. Нэрээ. Скриншот болгоод уу эсвэл 4 захиа байна тийм. Тийм тэгж оруулал бас гоё юм болов. Заримдаа хүмүүс өөртөө бас уншиж үзвэл бас гоё гэж магадгүй шүү дээ. Эсвэл хоёлаа уншсан voice ингээд бичээд хойноос нэмчээ гэж юу? Бичээд видео болоод оруулах гэрч айгуу утгах уу? Би гэртээ өөртөө бичээд өөрснөө гэртээ өөрснийгаа зүгээр voice бичээд тэгээд тэрнийга энэ дээр нэмчих юм уу? За би юу ч хамгаалж чадахгүй. За. Maybe. Эсвэл постн дээр эсвэл зүгээр зураг болгох гэсэн ч ахав тий. За уншиж болж гин. Би өнөөдөр орой хараад уншаад явуулж болж гин. Тэгэх юм бол би 96 97 уншчих. Чи 101 125 уншчих. Окей. За ингээд бүх цагтлаа дуусчих. Тэгээ ингээд дуусгая. Окей. Ингээд энэс хоошоо зөвхөн voice байгаа. Тэгэхээр ингээд moody light-аас агаад өргөжлүүлэн гэр бүлийн Монгол залуучуудын гэр бүлийн асуудлын үдийг өргөжлүүлэн сонсъё. Тэгээд энэ дугаарыг дэмжиж ажилласан Токида баярлалаа. Sky Media Оддингийн кинонд баярлалаа. Өргөжлүүлэн киногоо үзээрэй. TikTok дээр Оддингийн TikTok-ыг дагаарай. iPhone 17 Pro Max хожоорой. Токи дээр Playtime-а дагаарай. Тийм. Тэгээ энэ дугаар хэрвээ жоохон хүн санагдсан бол яг комент бичээс өмнө дуустал сайн сонсоорой. Айгуу гоё баланслсан байгаа шүү. Манайхан ч ингээд намайг ингээд янз бүрийн ярьж байгаа шүү. Энэ сэн дээр одоо хитрхи эргэжтэйчүүд лөө ингэчлээ яг комент бичиж тэмшүүл. Тэгээ сүүлд нь жоохон гайгүй болонгот комент устгачаарай гэж. Тэг эсвэл хоёлаа комент уншихгүй. Би бол комент уншихгүй байгаа огт. Би бас ойрд уншаагүй юм байна. Гэхдээ энэ дугаар дээр уншчихдээ юм уу гэж бодлоо. Хүмүүсийн санал бодол юу юу байна те. Окей. What's up guys? Гэтэ та хэд гоё хоорондоо бас санал бодлоо заавал хуваалцаарай. Комент бичээрэй. Чи subscribe, like дараарай, share хийгээрэй. Yes. Тийм ээ 298 байлаа. Баярлаа. So one last episode and maybe a bonus episode and last event. Woo!
За. За бай. Bye. Арчаагүй автаа байх нь. Эцэг гихүүн намайг ухаан орхоос эхлээд л буудан дээр хөвцсөнээр ээж минь гэрийн ажил нухлагдсан ууртай эмэгтэй байв. Эхэндээ ээжийг ууртай байнга шахуу бухимдсан байдаг төвөгшөөдөг байсан ч том болохын хэрээр хин юм болгосныг ухаарч байна. Аав үнэндээ л арчаагүй гэдэг тэмдэг нэрийг амьлуулсан айтал хүн. Ир нөхөр эцэг, сайн хүү, хүндтэй ир хүн гээд хинч биш. Хийж гийгүүлсэн ч зүйлгүй хажуудахаа химнэлхээс өөр шийдгүү. Шууд барьж авч нүдээд арихтаар сууж алга болохгүй ч далд хүчирхийлэл үйлдсээр. Хөөрхөн ээж минь аавтай сууж аавын талын хүмүүст л үйлчилж ирсэн. Аавч хамаатнууд дунд нэр хүнд муутай тогтсон ажилгүй. Үргэлжид ээжийг минь өөрийн хүслээр байлгаж юу ч хийж чадахгүй новш царайлчхад бүгдийг голж шилнэ. Энэ бүгдийг харсаар хамаг сэтгэл зүрх урагдаж дуусч байна. Байнга биш хараалгаж задуулж байсан болохоор маш их дарамттай байдаг. Аав ээж хоёр хэрэлдээ жаахан ам зөрөөд л дуун жаахан л өндөрсгөөр зүрх дэлсээд өөрийн ирэхгүй чихвчээ авч эвгүйтгэл цагдаа дуудана гэж бодон сонсдог. Зодуулах эсвэл уурлаж хараах вэ гэд өөдөөс нь сүрч чаддаггүй. Ир хүн тугч байран тугалж хариулна гэдэг. Гэдэл ямар ч амьдралаас босоод л ирсэн түүхүүдийг хараад эцгийгээ бодохоор л уур хүрдэг. Юу ч хийсэнгүү. Өөрийгөө л боддог. Хүнд юу ч өгч чаддаггүй өлөн арчаагүй залах уу. Сэжийн навшиг өөхөх гээд хөвтөж байхад л нэг тавирах бололтой. Өөрийнхөө сонгосон хингуайн хөөрхөн хүүд хаягдаж уйлмаар байна. Өөрөө сонгож төрөөгүй арчаагүй эцгээс болмооргүй байна. Илт анзаарагдах байх гэж санаа зовоод яг нарийн явдлуудыг битсэнгүү өнгөрөөлөө. Энийг уншвал сонсож буй эрэгтэйчүүд минь арчаатай, халамжтай, хайр дүрэн ир нөхөр охиндоо аав шиг л хүнтэй сууна гэж бодохоор сайн аав нь болоорой. Хэдий таны амьдралч гэлээ хин нэгэнтэй зам мөрөө холбож ахин нэг амьдралыг нахиалуулсан л бол хүн шиг амьдраарай гэж хүсье. Хоёр аав нэг ээж. Энэ цагтлыг унших үед миний амьдрал яаж өөрчлөгдсөнийг төсөөлж чадахгүй. Ээж минь сэндэр ихчтэй нэг үе. What? Аав ээж хоёр дүү бүгдээрээ том нүдтэй, том давхраатай, хоорондоо адилхан. Би ганцаараа жижиг нүдтэй, давхраагүй, гэр бүлийнхнээсээ тэс үр төрхтэй. Багаас минь л хамаатнууд хэнийгээ дуурайсан юм гэж асуухад ээж эмээ өвөө хамаатнуудаа дуурайсан гин. Ухаан орсон цагаасаа өөрийгөө бусадтай адил аав ээжийн хүүхэд гэж бодон тэдэндээ маш хайртай байсан. Сургуульд орох үед ээжийн овогтой байж байгаад хавтас дээрээс минь Томас том аавын овгоор солон аавын овгоор солон багш хар маркераар засаж бичсэн байснаас эхлэн сэжиг төрж эхэлсэн юм. 5 дугаар ангиас эхлэн ээж чамд надаас асуух зүйл байхгүй байна уу гин. Бичиг баримт цэгцэлж байгаад нийгэм хэлчүү за 21 хүрэхэр чинь хэлье гин. Тэр үед л цаанаасаа л би аавын хүүхэд биш юм байх таа гэж бодогдож анхнаасаа л үнийг мэддэг байсан ч өөртөө үгүй баха гэж итгүүлдэг байсан мэт санагдсан. 13 таатай хувийн сургууль шилжин сурахаар болж анхны өдрөө ээжтэйгээ шинэ сургуулийнхаа талаар ярангаа гадуур хооллож байв. Тэр үед ээж харих замдаа нэг хүнтэй уулзсан шүү гэхэд би юу ч бодлого үгүй хурдхан хайрж амармаар байна гэж хэлснийхээ хэдхэн секундын дараа хин гэдгийг нь гадарлан дууга хурааж зүрх дэлсэн нулимс цэглэгнэх гээд дэмэл шарсан дахиагаа идэж суулаа. Ээж тайлбарлахаас нь өмнө намайг энэ талаар мэддэг байсныг анзаараад миний өмнө нь хизээж харж байгаагүй өдөр бүр талент хардаг царайтай усны тусламж адилхан хүний Facebook профайл үзүүлээд эн чин амьдрал байдаг зүйл үсттэй гэв. Ээж төрсөн аав хоёр их сургуультай уулзан анх намайг авахуулах гэж байгаа залуудаа төрүүлэн эцэг маань том болоход нь их сургуулийнхын төлбөрийг төлнө гэж жилч бололгүй салцгаасан юм билээ. Тэрнээс хойш намайг 2 настай байхад ээж аавтай уулзаж аав миний жинхэнэ эцэг гэдгийг ч мэдэхгүй намайг яг л өөрийнхөө хүүхэд мэт хайрлан өсгсөн. Одоо хувийн сургуулийн төлбөрийг минь төлөвлөхийн хажуугаар намайг аавтай минь уулзуулахаар явахдаа ээж надад ингэж явах маш их хэцүү байна. Гэсээр ажил дээр нь очиж хэсэг юм яриад төлбөрийн тухай яриад явсан.
Өөртөөгөө анх удаа адилхан хүн харах сони юм билээ. Тэр одоо өөр их нэртэй 4 хүүхэдтэй. Хүүхдүүд нь миний дүүнэр учир надтай адилхан. Тэгэхээр би чинь 6 дүүтэй том их юм байна. Төрсөн эцэг минь их өндөр боловсралтай, сайхан ажилтай, сайн хүн шиг санагдсан. Төрсөн аав минь надад таалагдсан. Гэхдээ аавдаа бүр их хайртай л та. Гэртээ харих замд ээж аавдаа битгий хэлээрэ гэж захив. Энэ явдлаас хэдэн 7 хоногийн дараа ээж нэг л с сэжигтэй болж эхлэв. Аав хөдөө олон хоногоор ажилдаа явсан хойно их л сонирн болно. Хин нэгэнтэй чаталж инээгээд л хин юм гэхэд ууралж нуугаад л хальт харахад нөгөө хүн байв. Өмнөх шиг миний зүүн совин үнэн болж таарав. Нэг өдөр утаснаас нь хэрэгтэй юм хараатахыг гэж аваад нөгөө чатуудыг нь унших гэтэл бүх юмн дээр нь юу ч алга. Профайл нь ч олдсонгүй. Хэдэн өдрийн өмнө надаас ChatGPT яаж хэрэглэхийг асуусныг санаад юу асуудаг юм бол та хөрхийгээд хартал би анхны хайртайгаа ажил дээр нь уулзаад дотн харилцаанд орсон. Одоо хүртэл би биедээ хайртай гэдгийг мэдсэн. Эхнэр нь бидний бүх чатыг уншаад намайг алан талан гэхэд түүнийг блоклчихсан. Юу ч болсон энэ харилцаагаа үргэлжлүүлмээр байна гэсэн мессежүүдийг нь уншчихлаа. Дотор муухаараа зүрх дэлсээд айж сандарч юу ч мэдэхгүй нээгээд бидэн санаа тавьж байгаа аавыгаа өрөвдөж тийм л хайртай байсан юм бол анхнаасаа намайг 11 он төрүүлэхдээ зөв сонголт хийхгүй яасан юм. 11 он гэхээр 15 настай. 3 нас ч хүрээгүй байгаа хүүхдээ боддгүй мүү? Тэр хүнийхээ ар гэрийг нь боддгүй мүү? Өөрийн чинь хүүхдийг өөрийнхөө хүүхчигээ хайрлан өсгөж бидний төлөө өдөр шөнөгүй атхандаа баригдтлаа ядарч ажиллаж байгаа нөхрөө боддгүй юм уу гэж бодон ээжийг үзэн ядаж байв. Аав хизээ нэг өдөр мэдээд юу болохыг нь цаг хугацааны л асуудал. Хэсэг зуурчлалтгай элэг бүтэн хуурамч гэсэн аз жаргалтай амьдрахын тулд энэ тухай хинч хэлж чадахгүй байгаа хувиа хичээсэн өөрийгөө үзэн ядаж байна. Гэр бүл минь салах тухай бодохыг ч хүсдэггүйч хинтээ амьдрах вэ гэдэг асуулт өдөр бүр бодогдно. 14 нас хүрсэн анхны сарын хатуу байх юм уу? Бүх юм миний буруу мэд. Би анх хувийн сургуульд явах хүсэлтэйгээ ээж дуртаагүй бол энэ сургуульд орж 3 саяыг төлж чадахгүй ээж маань энэ хүнтэй уулзахаар явахгүй юу ч болохгүй байсан биз. Хэдхэн сарын өмнө 13-таа юу ч болоогүй энэ талаар юу ч мэдэхгүй санаа зовох зүйлгүй жаргалтай охин бидний ноц подкастын бүх дугаарыг сонсоод ямар сэдвээр захидал бичих вэ гэж толгоогоо гашилгаж сууж байсан. Одоо хүссэн хүсээгүй бичих сэдвийн хавартай зэрэгцэн салхинд хийсэн ирлээ дээ. Йой. What a life те. Сонсож байгаа бол өөрийгөө бити буруутгаа. Энэ бол тэг чиний контролдож чадахгүй зүйл тийм болохоор ээж аавыгаа болон аавыгаа өөрсдийнх нь амьдралаар нь амьдруулахаас өөр арга байхгүй юм шиг санагдаж байна. Хэдийгээр хатууч гисэн өөрөө би тэр үеийн хүн болж таарад нь штэ. Сэндэр бид хоёрын үе юм байна. Тэгэхээр амар залуу хүмүүс бас алдаж онож яваа. Тэг хэцүү байгаа бол ээжтэй хэл ярилц гэж бодож байна. Тэг ямар ч байсан чиний буруу бол юу ч байхгүй. Тэг чи өөрийгөө ингэж зовоох шаардлага байхгүй. Тэг хичээлээ сайн хийгээд өөрийнхөө аз жаргал, өөрийнхөө тайван байдлыг бодох хэрэгтэй. Тэг болох юм болдгоороо болно. Хэцүү юм да. Йой, манай хүүхдүүдийн найз нарын сэндрийн хүүхдүүдийн үеийнхэн ингээд өөрсдийнхөө үзэл бодлыг хэлж тэг юу болоод байгаагаа бичсэн чинь бас л амар crazy мэдрэмж авч шүү. Миний эцэг. Юунд түрүүнд та бүхэндээ энэ захидлыг уншиж байгаа өглөө өдөр оройн мэндэ. Хаанаас нь яаж эхлэхээ сайн мэдэхгүй л байна. Гэтэ би энийг 8 настай байхдаа олж мэдсэн. Нэг удаа аав ээж хөдөө ажиллаар явах болоод би гэртээ ээжийн баг дүүтэй нүлтгэр басан юм. Би их дураараа сахилгагүй ганц өг газар гээхгүй хэрүүлж тийм дүрсгүй охин. Тэгээд гэртээ сахилгагүйтэй байж байтал тэр ихч намайг чимээгүй бай ямар ядаргаатай чихэн чиртэй юм гээл загнадаг байгаа. Тэгэхээр энэ хилэмгийн доломгоо юм болохоор өөдөөс нь цор хийчихгүй яхав дээ. Тэгсэн молмол уурлаад
Тэгэхээр нь би ааш муутай царай муутай хоол хийж чаддгүй юм байж яаж хүнтэй суунаа гэж хэлчихсэн юм л та. Гэтэл над руу амар уурлаад чиний төрсөн аав хүчирхийлэгчтэй чи мэдхүү. Одоо байгаа аав чинь чиний аав биш. Төрсөн аав чинь миний ихчэд хүч хэрэглээд тэгээд чи төрсөн юм. Чи яг аав шиг юм болох байх та гэж авдаг байгаа. Би ч мөчөөгөө өгөхгүй хэрэлдээстэй. Тэгтэл надад чи бод аав ээж хоёр чинь цагаан давхраатай бор үстэй. Гэтэл чи яасан давхраагүй бор тас хар үстэй. Чи аав ээжийнхээ алинтай ч адилхан биш үсттэй. Хүн болгон чамд хэлдэг үсттэй гэж намайг уйлуулчихсан. Надад тэгэж хэлсэн гэж би аав ээжтэй хэлээгүй л дээ. Хэлхээс айсан юм. Үнэн байх вэ гэдгээс айгаад. Энийгээ би 17 жил нууж явсан. Монголд их сургуулаа төгсөөд гадагшаа сурч байхдаа амралтаараа Монголд ирэхдээ эцэг тогтоох шинжилгээ өгсөн. Хариу нь маш удаж гардаг байсан болохоор тэрийгэ бүр мартчихсан байсан. Тэгээд нэг өдөр аав ээж бид гурав миний утсан дээрх зургуудыг үзээ сууж байтал надад зурвас ирдэг байгаа. Таны эцэг тогтоох шинжилгээний хариу гарлаа гэдэг. Аав ээж надад юу ч дуугараагүй өрөөлөгөө явчихсан. Хэд хоног надтай юу ч дуугараагүй. Би хариугаа автал үнэхээр л би аавын охин биш байсан. Ээж над руу маш урт чад бичсэн. Энэ бүгдийг надад тэр хоёрт хэлэх зориг хүрээгүй тул найзтайгаа нэг пив ууж байгаад гэртээ ороод бүгдийг хэлчихсэн. Бид гурав бөөн уйлаа майлаа босон. Тэгээд надад бүх үннийг ярьж өгсөн. Гэтэл би аавын ч охин биш, ээжийн ч охин биш болж таарсан. Ёй. Ямар адилхан сэдвүүд вэ? За тэгэхээр юу гэсэн үг вэ гэвэл одоогийн аав ээж маань төрсэн аав ээжтэй маань маш дотн хураа ах дүүнэр байсан юм байна лээ. Гэтэл хүүхэд юусоо тогтдгүй байсан гэсэн. Өсөлтгүй болчихдог, самнаас гадуур бүтэлттэй төрдөг, аль эсвэл төрөөд яасан мэддэхгүй өнгөрчдөг байсан юм гинлээ. Надаас өмнө 6-7 удаа тэгж байсан гэсэн. Тэгээ лам хар гэж явсны эцэст өөрсдөө овоглож болохгүй гэд одоогийн аав ээжээр овоглож байсан. Харин одоогийн аав ээж ерөөсөө хүүхэд олдоггүй байсан гэсэн. Намайг төрөөд сар гарантай байхад хөдөө явах ажил гараад намайг одоогийн аав ээж дээр төр үлдээгээд явсан. Гэхдээ эргэж ирээгүй юм гисэн. Юу вэ? Өвөл юус эхэлчихсэн байсан болохоор машин цасан цуугаад осгоод өнгөрчихсэн. Oh my god. Төрсөн ээж маань айлын том дүүнар нь өөртөө хүүхдэрээ байсан. Аав нь өнгөрчихсөн. Ээж нь бие өвддөг болохоор өсгөж чадахгүй та хоёр өсгöd өгөөч. Угаасаа та хоёрын нэр дээр эмчингээд одоогийн аав ээж дээр ирсэн байдаг юм аа. Баг байхад ойлгомжгүй зүйлс их байдаг байсан ч үннийг мэдснээс хойш бүх зүйлийн учир занглаа гарч эхэлсэн. Жишээ нь аав ээж хоёрт маань хуурай дүүнер зөндөө байдаг. Байнга манад ирдэг. 9 сарын 1 миний төрсөн өдөр, шинэ жил, аав ээжийн төрсөн өдөр, хүүхдийн баяр, цагаан сар, март гэдэл дандаа ирнэ. Ирэх болгондоо надад зөндөө их юмнууд авчирдаг. Намайг ёстой эрхлүүлж өгдөг байсан юм л та. Тэгсэн ээжийн маань дүүнер болж таарсан. Бас эмээ маань байдаг юм байна лээ. 80 нилийн гарсан. Бас тэр ээжийн дүү нуурандаа л надад худлаа хэлчихсэн юм байна лээ. Ээж үүнийг мэдээд дүүтэйгээ нилээн л юм босно л доо. Үннийг олж мэдээд 4 жил өнгөрсөн байна. Аав ээжээсээ 17 жил нууж явах надад үнэндээ хэцүү байсан. Том болоод хүүхэдтэй болохгүй миний биеэр хүчирхийлэгчийн цус гүйж байгаа юм чин ингээд л дуусгар болгоё гэж боддог байлаа. Бас ээжигээ их өрөвдөж өөрийгөө их л үзэн яддаг байж билээ. Одоо ингэ бодсон чинь ямар ч их сэтгэлийн тэнхээтэй байсан юм бэ? Болдог бол очиод тэрвэрч өгөх юмсан. Маш олон жил ганцаараа шаналж өөрийгөө зовоосон зүйл болохоор тавьж явуулахад хэцүүхэн л байгаа. Гэхдээ цаг нь ирэхээр болно низээ. Одоо бол би маш сайн байгаа. Буцаад Монголдо ирчихсэн аав ээжтэйгээ жаргалтай л амьдарч байна. Одоо аав ээж маань надаас зээн ихэд л байгаа. Найз залууч байхгүй, охиноосоо зээн ихэд тэр нь жаахан ядаргаатай л байгаа. Гэхдээ нэг өдөр болох байлгүй дээ. Ийм дарк зүйл ярьсандаа хүлцэл өчөөд багада ямар дүрсгүй охин байснаа ярьж өгье. Одоо бодоход би их л атмаа охин байж үлээ. Шонгийн мод руу авирдаг, эрэгтэй хүүхдүүдийн идэж байгаа зүйлийг булааж аваад идчихдэг. Багш хичээл орж байхад цонхоор зүгтаа гүйчихдэг. Ангийнхаа хөвгүүдээ сонгож байгаад өдөр болгон өөрөөр бандартай жилцдэг. Хоёроор нь баг болгож байгаад бооцоо тавьж зодолдуулдаг. Багш нарын сандал дээр бохнаадаг, эрэгтэй нойл руу орж банд нарыг шоглдог, өснүүдийн тулгаад хайчилчихдаг. Oh my god. Бүгдийнх нь өмдөг холбоод уйчихдаг. Толгоор нь тоншуул шиг тоншоод дугуй хулгайлж ундаг. Хаана ямар зодон болон би тэндэл явж байдаг. Тийм л амар охин байлаа. Яагаад ч тэгж байдаг байсан юм байгаа. Тэгээ дандаа нийгмийн ажилтны өрөөнд аав ээжийг дуудуулна.
Ээж намайг зэмлээд л аав минь намайг өмөрнө. Тэгсээр байгаад бүр даварчихсан юм уу би. За энэ урт захиаг минь уншсанд нь баярлаа. Бүгдэнд нь баярлаа. Баяртай. Yo, бас вара life. Crazy. Би төсөөлж чадахгүй байна. Манай аав ээж хоёр, миний аав ээж хоёр яг үндэ биш байсан бол. Гэтэ яг хөө гэр бүл гэдэг заавал цусан холбооч байх албагүй л дээ. За, загтал бичсэнд маш их баярлалаа. За, миний энэхүү подкастын бидний нууц подкастын бичиж буй хамгийн сүүлийн загтал, уншиж буй миний хувьд уншиж буй хамгийн сүүлийн загтал үр суулгалт. Би 30 эдэн настай эмэгтэй. Сайхан хань инхри бяцхан үртэйгээ сайхан хүмүүсээр хүрээлүүлж, сайхан ажил хийж амьдардаг. Өнөөдөр би үр суулгуулах эмнэлгээс энэ удаад өндөг авч чадсангүй. Хальсан хоосон байлаа гэх хариугаа авлаа. Анхны мама дээрээ ч үр суулгуулж байсан. Учир нь миний өндөгний нөөц маш цөөн. Эрт цэвэрших магадлалтай төрлийн хүн юм билээ. Бид гэр бүл болоод 2-3 жил маматай болох гэж оролцсон ч болохгүй байсаар миний сандлаар эмнэлэгт хандсан юм. Олон зүйл туршиж эцэст нь олж мэдсэн нь эмэгтэйн өндөгний нөөц маш бага гэсэн хариу. Миний эгч манай гэр бүлд ийм тохиолдол байгаагүй учраас би маш хүн цохилтонд орж байсан. Ийм гэдгээ хүлээн зөвшөөрөхөд эмнэлэгт очих болгонд энэ удаад яах вэ гэх бодол намайг байнга докторгүй болгодог байлаа. Орой ажиллаад хараад л эмнэлэг рүү зүгэлдэг байлаа. Энэ бүхний дараа бид инхри бяцхан үртэй болж чадсан. Талархаад барамгүй эд. Мамаага 1 нас хөрөнгүүд мөөмнөөс гаргаж дараагийн мамаага мөрөөдөн дахин эмнэлэгтээ очсон. Энэ удаад 3 удаа өндөг авч 2 удаа шилжүүлсэн самдаа бэхлэгдэлгүй амжилтгүй сүүлийнх нь өндөг байсангүй. Өргөдөл 7 шалтгаан байдсан бэлээ. Өндөг авсан жирээстэйгээ нийлээгүй, эрээс хөдөлгөөнгүй, эсвэл нийсэн өндөг самдаа бэхлэгдэхгүй байх, эсвэл бэхлэгдсэн ч өсөхгүй байх зэрэг. Маш их цаг өртөг ордогч эд чидийг хүлээх тоглоом шиг. Эмэгтэй хүн ихээс төрөхдөл өндөгний нөөц нь хамгийн их байдаг. Тэр нь сар бүр багасаар байдсан бэлээ. Бага байх нь ямар нэг шалтгаантай биш гэж эмч хэлсэн ч энэ процессыг туулах, өөрийн сэтгэл зүгээ чанга авч явах хүнд даваа юм аа. Энэ процесс маань мөнгө, цаг хугацааны нөөцөнд минь тааруулагдаад амжилттай болтол үргэлжлэх баха. Дахин эд чид ирнэ гэдэгт итгэлтэй байгаа. Ийм зүйл байдаг юм шүү. Үүнийг эмэгтэй дүү нартай ханин болох залуучуудтай тэдний ээж аав, эмээ өвөө хамаатан садан ойр дотныхонд нь мэддэг байгаасаа гэсэндээ өөрийн түүхийг хуваалцахаар шийдсэн юм. Үүнийг өөрийн биеэр туулаад явж байгаа хүн үргэлж сэтгэл зүйтэйгээ тэмцэж өөрийгөө доктортой байлгах гэж хичээж явдаг юм шүү. Үүн дээр нь хурдан хүүхэдтэй болооч одоо нас чинь явлаа гяс ихэрлчих гэсэн санамсаргүй өгнүүд хүн дээр тусдаг шүү. Угаасаа хүн тэр бүр хэлж ярьж чадхаар сэдв биш болохоор хувийн нандин эмзэг сэдв рүү санамсаргүйгээр зөвлөгөө битгий өгч байгаарэ. Үнэхээр хэлмээр байвал нэг л хэлээрэ. Нэг хэлхийг чинь тэсэд гарч чадна. Түүнээс илүү бол хэрэггүй. Бас хүүхэдтэй болох хүсэлтэй бол эрэгтэй эмэгтэй хоёулаа өөрсдөө үзүүлчихдэг байх хэрэгтэй шүү. Угаасаа бид боловсруулсан хоол, боловсруулсан юмар хүрээлэгдэн амьдарч өсөж байгаа үе эргээр нь бидний бие организмд өөрчлөлт оруулсаар байгаа юм билээ. Тэгэхээр хин ч юм байх магадлалтай. Энэ бас миний бас том айдас гэх юм уу санаа зовнилуудын нэг. Би яг одоо хүүхдтэй мэдээж болох боломжгүй найз залуу байхгүй. Гэхдээ болохыг хүсдэг, гэр бүлтэй болохыг хүсдэг. Тэгээд яг би байнга ярьдаг л та. Йоо ингээд 30 гарчлаа. Миний өндөг гээл. Тэгээд би одоогоор үзүүлээгүй л байгаа. Ингээл ягаад ч юм. Дандаа болтцдаг. Гэх юм уу? Тэгээд яг би ингээ ганцаар байгаа болохоор амар юу л байна л та. Тэгээд гинт нэг тийм юм хуваалцмар ч юм шиг сонирн байгаад байна. Яг би өөрийгөө бас нэг өөрөөсөө нэг олж мэдсэн юм нь би failure-ээс алдхаас айгүй амар айдаг гэдгийг олж мэдсэн. Тийм risk taker хүн бас биш юм шиг юм байна л та.
одоо ингээ эргээ бодохоор хийсэн бүх зүйл маань би батны чадна, болно, ямар ч асуудалгүй гэсэн юм руугаа бүрэн ордог. Эсвэл нэг амар алдсан чи энэ бол чухал биш гэсэн ч гэдэг ч юм уу. Тэнгүүд одоо сургуульд хизээч оролдож үзээгүй нь магадгүй би чадахгүй байх гэдэг мэдрэмж нь илүү давмгай байсан болохоор би оролдохчгүй л яваад исэн юм шиг одоо ингэ санагддаг. Гэтэ би явнаа гэж айгүйх тэгдэг хэрнээ. Хизээч яг ингэ жинхнээсээ оролдож байгаагүй. Тэгээ сая нэг хайлт оролдоод тэгэл ингээл хайчиж байгаа байхгүй. За. Тэг ингээд safe space-эндээ байжсэн баг надад амарч юм шиг. Тэгээ нэг relationship-тэй болохгүй байгаа мөртлөө амар удсан бас за нэг ч гэсэн failдүүлж ахаар гэл байж л вэ. Гэт нэг тийм мэдрэмж. Тэг ингээд би хэд удаа компанитай болоод ямар ч ажилгүй болох гэж үдсэн. Тэгээ бас л айгаад л за мөнгөгүй олчвол яах юм бэ гэж бодоод ингээл заавал ажилд ороод тэг нэг хүний доор ингээд цалиа аваад өмнө нэг юм сейф орон зай тэг юм комфорт зоноос гарах бас тийм ч дуртай хүн биш юм байна гэж бодогдсон. Тэгээд тусдаа ингээ ганцаараа одоо би хажуу өрөөндөө найзаагаа байлгадаг. Тэгээ анх ингээ бас гав ганцаараа тусдаа гарах гэсэн чинь бас ягаад ч юм чадахгүй юм шиг санагдаад ингээ найзтайгаа хамт яасан байхгүй. Хамт орсон байгаа байхгүй юу. Тэгээ ингээ бодохоор нэг тийм тухайн үедээ шийдвэр гаргаж байхдаа би ерөөсөө тэгж бодоогүй мөртлөө дараа нь одоо ингээ бодохоор за би ер нь л фейлдэхээс амар айдаг юм байна да гэж бодсон. За баахан ямар амбилчлаа. Ганцаар ах амар тэнийг юм байна. За тэгээд back to Cinder эсвэл Cinder эхлээд явсан уу. Тэгээд миний үлдсэн 3 цагтлыг уншсанд баярлалаа. Тэг энэ цагтлын сүүлийн дугаар байлаа. Сүүлийн дугаар. Тэгээд цагтл бичиж явуулсан бүх сонсогчдоо бүр тэ 2-3 мянган цагтл бичсэн бүх сонсогчдоо маш их баярлалаа. Манай тэ сүүлийн үеийн контентын талыг нь та хэд мэн эзэлж байгаа шүү. Тэгээд хамгийн амьдралынхаа хамгийн нандин, хамгийн сайхан, хамгийн муухай хинж чилээгүй нууцудаа хуваалцсанд баярлалаа. Энэ подкастыг үнэхээр бидний нууц болгож чадсан шүү. Тэгээд цагтл бичээгүй ч гэсэн цагтлын дугаар дуртай сонсогч нартай бас тэ амьдрал бол үнэхээр олон өнгөтэй юм байна. Би ч гэсэн амьдралыг айгүй олон өнцгөөс бас сонсогч нарынхаа амьдралаас хуваалцаад харлаа. Тэгээд амар гоёлаа. Дахиад эзэн цагтл унших байх гэж найдаж байна. Амьдралынхаа аль нэг мөчөд. За тэгээд бай. За ингээд сүүлийн цагтлын дугаар маань ингээд дуусч байна. Номын надад болон захиулдаг хэвчтэй байсан. Захиулдаггүй байна. Бүгдийг нь уншсан байна. Ингээд бүх захиануудаа ингээд бит хоёр уншаад дуусгачлаа. Шуухануудаа баярлаа. Манай цагтлыг гоё ялгаж өгдөг. Тэгээд уншигтаагүй цагтл байгаа гэж бодож болохгүй. Уншигтаагүй цагтл гэж байхгүй. Бүх цагтлыг манай шууханууд бүгднийг нь уншсан байгаа. Тийм бүх бичсэн цагтлууд бүгдээр уншигдсан байгаа шүү. Тэгэхээр тэрэн дээр ерөөсө битгий санаа зовоорой. Маш олон цагтлыг бид нар уншаад ялгасан байдаг. За тэгээд цагтл бичсэн бүх хүмүүстээ баярлаа. Тэгээд хайртай шүү бүгдээрэнд нь ингээд манай сүүлчийн цагтлын дугааралаа. Номигийнхаа уншсан захиануудыг бас сонслоо. Бас номигаа сонсоод би бас жоохон гонигчлаа. Гэхдээ бүх юм сайхан болно, бүх юм бүтнэ гэдэгт би маш ихтгэлтэй байна. Тийм бидний зам маш өргөн сайхан дардан гоё зам байгаа. Бидний замыг маш гоёор сайхан туулж дуусгах болно. Сонссон бүх хүмүүстээ баярлалаа. Сонсдогт бас маш их баярлалаа.
одоо нэг зочинтой дугаар орно. Тэгээд 299 дахь дугаар орно. Зочинтой дугаар бол зүгээр зочинтой бонус дугаар гэж явчих. 299 дахь дугаарыг бит хоёр 7 сарын сүүлээр 8 сарын ихээр яг ивентэд төхүүлээд хийх болно. Тэгээ 8 сарын 8-нд манай ивент зохиогдох болсон шүү. Тэгээд удахгүй постэр зураг, тэгээд тасалбарын юу гарах бах. Тасалбарын линк нь гарна. За тэгээд бүгдээрээ гоё 8 сарын 8-нд уулзъя. Тийм. 6 сарын 27-нд UB Comedy-гийн террасан дээр манай 6 сарын 27-ны хагас өдөр UB Comedy-гийн террасан дээр бид хоёрын garage sale, бидний нууц closet sale болно. Тэгээд тэнд бол янз бүрийн юмнууд байлгая гэж бодож байна. Хувцснаас гадна бас өөр эдлэл хэрэглэл ном ч юм уу тиймэрхүү гоё юмнууд бас байлгая гэж бодож байна. Тэгээд 6 сарын 27-нд уулзъя. Хэрвээ 8 сарын 8-нд амжихгүй бол 6 сарын 27-нд UB Comedy-гийн террасан дээр хурж ирээрээ. Тэгээд ингээд цагтлын сүүлийн дугаар өндөрлөж байна. Баярлалаа. Bye. Thanks to everyone for everything you've done, but now